Хаяа. За сүүлийн үед дандаа сөрөг төрлийн контент хийсэн юм чинь энэ удаа өөрийнхөө стандартаар арай эерэг маягийн контент хий. Тэгээ ногоон өнгийг хамгийн их тайвшруулдаг байгалийн өнгө гэж хэлдэг. Тэгээ тийм болохоор ногоон хувцас өмссөн байгаа. Ногоон аяганд бас ногоон цай ууж байгаа, матча ууж байгаа. За тэгээд тайвшруулах өнгөөр ямар ч байсан гэд стилээ бүрдүүлээд хэдүүлээ арай эерэг сэдвийн талаар ярилцъя. Өнөөдөр хосын эрүүл харилцааны талаар бага зэрэг ярих гэж бодлоо. Гэхдээ энэ сэдвийг юу гэдэг нь хосын хувьд эрүүл харилцаа гэдэг хосын хувьд өөрлөлтөө хүн болгон хоорондоо адилгүй гэдэг шиг хоёр хүн хоорондоо chemistry гэж ярьдаг шүү дээ. Химийн урвал гэдэг шиг хоёр бодис хоорондоо урвалд орохоор хариу үйлдэл гардаг шиг. Тэгээ хоорондоо огт хамааралгүй өөр орчинд өссөн, өөр хүмүүжлэлтэй, өөр үзэл бодол зан ааштай хүмүүс хоорондоо уулзраад хамт байхаар тэр хоёрын дундаас ямар ч хариу урвал гарч ирж магадгүй. Тэгэхээр тэр хосын хувьд эрүүл харилцаа гэдэг нь хосоосоо тэр хүмүүсийн химийн урвалаасаа хамаарч байгаа. Тэгэхээр юу гэдэг эрүүл харилцаа гэж яг инээ гэд тогтоох боломж маш хомс байх гэж би хувьдаа бодож байна. Гэхдээ токсик харилцаа бол маш ойлгомжтой. Хүчирхийлэлтэй токсик бие бинийгээ зовоосон харилцаа бол хүн хүний хувьд өөр биш. Энэ бүгдээрээ яг адилхан. Эрүүл биенээ хүндлэн харилсан бие биенийхээ хэл хязгаарыг хүлээн зөвшөөрдөг давдггүй харилцаа бол хосын хувьд өөр тэд нар нөхцлөө дүрмээ өөрсдөө гаргадаг байхаа гэж би бодож байгаа. За бүгдээрээ эрүүл хосын харилцаатай хүмүүс гэд бодоод үзье л да. Таны толгойд хэн орж байна? Сошиал дээр контент хийдэг хүмүүс орж байна уу? Алдартай олонний танил одууд орж байна уу? Эсвэл аав ээж чинь орж байна уу? Эргэн тойронд чинь байдаг хүмүүсээс таньдаг хүмүүс орж байна уу? Жаах юм гээд дэлгэрүүлээд бодоод үзье. Эсвэл киноны ч юм уу зохиолын дүрүүд байж болж байна. Ер нь эрүүл харилцаа гэхээр энэ шиг л ийм гэрлэлт, ийм амьдралаар амьдрах юмсан гэсэн бодолтой байдаг бол хамгийн түрүүнд тэр нь хэн бодогдож байна? Яг энэ асуултанд хариулахад монголчуудын ихэнх нь яг аав ээжигээ ч юм уу эргэн тойрон хамаатан садан гэр бүл дотроо байгаа гэр бүлийг бол бодохгүй байхаа гэдэгт би нэлээд итгэлтэй байгаа. За ер нь энийг үзэж байгаа хүмүүсийн хувьд аав ээж нь хоорондоо хэрэлдэж маргалдаж, за яг хэрэлдэж маргалддаггүй асууд байхгүй. Гэхдээ бүр юмыг туйлд нь хүртэл би энэ рүүгээ чаралж, үгийн мухагаар буулж, хоорондоо согтуурч, танхаарч, эсвэл бие биендээ гар хүрж байсан түүхгүй гэр бүл маш ховор байх л та. Тийм юм үзэж гэрчилж өсөөгүй хүн цөөхөн байх. Тэгээ хэрвээ тийм байсан бол маш адтайгийн хувьд орох гэдэг. Тэгээ үнийгээ бид нар болохоор амьдрал ийм л байдаг гэж ярьдаг шүү дээ, Угаасаа иймгүй юмгүй амьдрал гэж юу гэдгийг хоорондоо биендээ гар хүрдэггүй, муудалцдаггүй хосууд алиг гэх үдэ гээд ер нь гэр бүл болоод хоёр хүн амьдарч байгаа бол хизээ нэгэн цагт ингэж бие нөрөөгөө уралж улангасан орилж гар хүрэх нь бол зайлшгүй зүйлээ гэдэгт бид нэр өөрсдөө ингэж итгэчихсэн байдаг шүү дээ, Тэгээ яагаад бидний сэтгхүүд гэр бүлийн амьдрал гэдэг заавалчгүй юм хүчирхийлэлтэй хин нэг нь нөгөөгөө хүчирхийлсэн байх ёстой юм бэ гэд тогтчихсон манай нийгэмд хүчирхийлэл ийм normalized буюу хэвшмэл зүйл болчихсон байгаа юм болоо. За би хувьдаа Монгол ахуйг, Монгол соёлыг хүчирхийлэлд нэвч хувт автсан гэж боддог. Тэгээ ингэж хэлэхээр нөгөө эх орноо үзэн яадаг гэдэг тийм. Гэхдээ бидний ингээд зүгээр л дунд нь амьдарч байгаа хүний нүдээр тэгээ эрүүлэр энэ нийгмийн нэг хэсэг биш хэлийг нь ойлгодог хүний хувьд ингээд өөр өнцгөөс гадна талаас нь харах гад үзэх юм бол бидний өдөр тутмын амьдралд хүчирхийлэл нэвштэрш ингээд даавуу’хийн гэдэг чинь ер нь нэг утсыг л маш олон давхарлаж дээр доор нь оруулж сүлжиж нэхэд нэг цул юм болгож байгаа шүү дээ. Яг түүнтэй адилхан Монгол соёл, Монгол ахуйд хүчирхийлэл салшгүй холбогдоод нэхэгдчихсэн, хамт нэхэгдчихсэн байгаа юм л да. Тэгээ энийг бид нэр өдөр тутмын амьдралдаа харж байдаг. Нотолж байдаг, гэрчилж байдаг. Сүүлдээ бид нэр тоохоо болчихсон. Үүнийг
байдаг л зүйл штэ. Амьдрал угаасаа ийм байдаг. Ийм зүйлгүй гэр бүл гэж хаана байгаа юм бэ гэдэг үгээр хаацаалаас сурчсан байгаа байхгүй юу? Угаасаа байдаг л байсан уу гэвэл тийм. Угаасаа байдаг байсан. Гэхдээ угаасаа байдаг юм чинь зөв үү гэвэл үгүй. Буруу зүйлийг хэвшүүлчихсэн байлаа гэдэг тэр чинь зөв болохгүй шүү дээ. Зөндөө л буруу зүйл хэвшмэл ойлголтоос бид нэр салж чадсан. За жишээлбэл эрт дээр үед манай өвгдээд за зөвхөн монголчууд ч биш, европчууд бас усанд орох юм бол буйнаа арилгах чинь гэж бодоод наазахын эрүүл мэндийн усанд орох гэдэг үйлдэлийг хийдэггүй байсан. Тэгээд угаасаа тэгдэг байсан хэдэн зуун жил тэгсээр ирсэн гэд тэр чинь зөв биш шүү дээ тий. Тэрнтэй яг адилхан бид нар хүчирхийллийн соёлд автсан байлаа гэд тэр угаасаа л байдаг юм амьдралын хэв маяг амьдрал угаасаа ийм байдаг гэсэн шалтгаар өмөөрөх нь хэр оновчтой бэ. Тэгээд надад хүмүүс бас ингэж комент үлдээж байгаа л да. Чи дандаа зөвхөн эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөж байгаа юм шиг юм яриад байх юм аа. Эрэгтэйчүүд ч гэсэн хүчирхийлэлд өртдөг штэ гэд. Миний бичлэгүүдийг үзсэн бол би хизээч эрэгтэй хүн хүчирхийлэлд өртдөггүй гэж хэлж үзээгүй. Миний ярьж байгаа сэдв нь ихэвчлэн гендер дээр суурилсан хүчирхийлэл буюу эмэгтэй учраас хүйснээсээ болж би хүчирхийлэлд өртөөд байгаа талаар ярьдаг. Тэрнээс би эрэгтэй хүчирхийллийг огтхон ч үгүйсгдэггүй. За тэгээ ер нь хүчирхийллийг шүтсэн соёлтой манай улсын хувьд ир эмгүй ер нь хүчирхийлэгч маягтай байдаг. Хүчирхийлэл үйлдэхэд бэлэн байдаг. Тэрийг бол би мэдж байгаа. Яадаг вэ гэхээр за тэгээ миний анзаарч байгаагаар манай монголчуудын сэтгэхүй ямар байдаг вэ гэхээр болж өгвөл хин нэг дарлах санаатай байдаг. Иргэшээлтэд оруулах, атгах, захирах хүсэлтэй байдаг. Тэгэд үүнийгээ би юугаар анзаарч байна вэ гэхээр жишээлбэл би одоо ингээм эмэгтэйчүүдийн эрхийн талаар яриад контент хийхээр зарим хүмүүс идэг байхгүй юу? Энэ ихч, энэ эмэгтэй нөхрөө амар бадцчихсан баха. Нөхөр нь өстө хөөрхий ятан өрөвдчлөө. Энэ эмэгтэй хажууд өстө айгүй хэцүү байдаг байхаа гэдэг жаа. Тэгээ тэр хүмүүсийн хувьд эмэгтэй хүн нөхөртөө дарлуулад дуугүй хувь тавилантайгаа эвлэрээд амьдарч явах хэвээр. Тийхгүйгээр өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлдэг, өөрийгөө хамгаалдаг, хил хязгаараа тогтоож чаддаг, хинээс ч хараад биш эмэгтэй эсэргээрээ буцаагаад нөхрөө базаж атгадаг тэр хүнийг иргэшээлтэй харцаараа хөдөлгөөд байж яадаг гэсэн ойлголттой байгаа байхгүй юу? Тэр хүмүүсийн хувьд хоёр хүн энэ тэнцүү бие бинийгээ хүлээн зөвшөөрөөд байгаагаар нь хайрлаад хүндлэн гэсэн юусоо ойлголт толгойд нь ингээ орж ирэх боломжгүй болсон байгаа байхгүй юу? Эрэгтэй дарлана, эрэгтэй дарлаж чадахгүй байгаа бол эмэгтэй даралцдаг л гэсэн ойлголттой байгаа байхгүй юу? Тэгээ харамсалтай нь тэд нар дандаа хижээл насны юм уу, ахмад насны хүмүүс биш. Залуу хүмүүс хүртэл яг тийм ойлголттой болчихсон байгаа нь маш харамсалтай байдаг. Тэгээд ингээд сайн бодоод үзье л дээ. Тэнгүүд тэр хүмүүсийн хувьд эргэн тойрноосоо, орчноосоо, гэр бүлээсээ харж байгаа зүйлс нь дандаа яг тийм байгаа. Нэг болвол аав нь ээжийг нь зоддог, хүчирхийлдэг, ингээд архиудаг, ээжийг нь хамладаг. Эсвэл ээж нь даам гарчихсан. Нөхөр хүүхдээ харцаараа хөдлөгдөг. Тэд нэрийг ингээд эрхчлөөгөө боож хүндэг. Нөгөөд л нэг юм боол шиг амьдарч идэг. Тэгээ энэ хоёрын хооронд ийм хин хинээ хүндэлсэн эрүүл хайр харилцаа байна гэдэг тийм үлгэр дуурайлал байхгүй болцсноос болоод яг өөрсдийнхөө харсан үзнээр л бүх зүйлийг төсөөлдөг юм байна да гэж надад ойлгогдож байгаа байхгүй юу. За тэгээд эргэн тойрны амьдралдаа токсик биш хүмүүс үлгэр дуурай байхгүй байж итл бидний үзэж харж байгаа медиа, кино, дуу, хоршин урлаг, ном зохиол, за дээрээс нь сошиал медиа дээр дандаа бас ингээд үлгэрлэх юм байхгүй. Дандаа хин нэг нь нөгөөгөө дарах маягтай. Хин нэг нь нөгөөгөө захирсан, өмнөөс нь шийдвэр гаргасан. Ийм зүйлийг хэвийн амьдрал угаасаа юм байдаг. Тэг ингээд хоёр хүн амьдрахаар гэр бүл болохоор угаасаа ингэдэг юм. Угаасаа гэдэг үгэн дээр маш их юм. Тэгээд ихэвчлэн эмэгтэй хүн маш их золиос гарах хэрэгтэй гэж хэлнэ.
чи нөхөр хүүхдтэй болсон бол бүх юмаа золиослох хэрэгтэй. Чи биеэ золиосол, эрүүл мэндэ золиосол, хүсэл мөрөөдлөө золиосол, одоо ажил төрлөө, хоббигоо бүгдийг золиосол эмэгтэй хүн золиос гарах хэрэгтэй гэж зааж өгч байгаа. Тэгээд ингээд хоёр хүн байхаар угаасаа амьдрал хэцүү, угаасаа амар хэцүү, амар зовлонтой. Бүр ингээд яаж иж байгаа л ингээд ухаан гаргаал ингээд хичээж бүр ингээд өөрийгөө эцсийг нь тултал шахаж байж амьдралаа авч үлдэнэ гэдэг нэг юм гэрлэлт гэдгийг юм нэг бодлын юм ял болгож ярьдаг. Тэрийгэ хэвийн угаасаа юм байх ёстой гэж ярьдаг. Гэтэл ууг нь эрүүл харилцаа, эрүүл гэрлэлт дээр ерөөсөө тэгж хичээх шаардлага байхгүй. Тэгж их өөрийгөө одоо нөгөө пүшнэ гэж ярьдаг шүү дээ. Өөрийгөө ингэж шахаж зүтгэх шаардлага байхгүй. Үнэхээр эрүүл харилцаатай хин хэнийгээ ойлгочихдог, ойлголцохгүй юмаа уур хилэнгээр, хүчирхийлэлээр биш communication буюу ярилцаа, холбоо, хэл амаараа ярилцаад ойлголцчихдаг хүмүүсийн хувьд гэрлэлт тийм зовлон биш байхгүй юу? Асуудал гарсан ч гэсэн хин хэнийхээ өнгөрсөн амьдралыг ч юм уу хувь хүн рүү дайраад нэгнийгээ дийлж дарах гад байх биш, асуудлаа эвтэйхэн ярилцаад хоорондоо ойлголцоод шийдэл гаргаад хэнийг буруу байсан бол уучлалтгүйгээр өнгөрчихдөг. Тэнгүүд ийм зүйлийн талаар төсөөлөл байхгүй байснараа хүмүүс ийм юм байж болно гэж толгойд нь орохгүй байгаа юм шиг надад санагдаад идэв. Тэгээ бидний одоо нэг юм хагас амтналаг бид нар ч уг нь ухамсартай ингээд дээд түвшний амьтад гэдгээрээ уг нь ялгарч байгаа боловч яг манай нийгэм өөрөө бүх тогтолцоондоо амтналаг, араатналаг нөгөө нэг бол ал, нэг бол алуул гэсэн тийм ширэнгийн хуулиар үйлчлээд байдаг. Тэнгүүд бид нар ерөөсөө ингэж алалцаж өсөх ёстой, алалцаж амьдрах ёстой гэдэг нь ингээд бидний тархинд гүн үлдчихсэн учраас эмэгтэйчүүд нь ч бай, эрэгтэйчүүд нь ч бай. Одоо болж өгвөл хин нэг дарал. Тэхгүй бол чи дийлтэн. Нөгөөх чинь чамайг дарлахгүй байвал чи дийл гэсэн байдалтайгаар яг ийм үзэл суртал хүмүүжлэр ингэж явж байгаа учраас хүчирхийлэл ийм амар байгаад байна. Тэгээ та нар бүгдээрээ мэдэн шүү дээ. Айгүй их эмэгтэйгээ хүчирхийлдэг, зодож тамладаг залуучууд байгаа. Зодож тамлж биеийн хүчирхийлэл үлдэхүүмаа гэхэл сэтгэл санаагаар ер нь бол хүнийг санаатаагаар араар нь тавиад байна гэдэг чинь бас сэтгэл санааны хүчирхийлэл байхгүй. Тэр хүн нөгөө хүнээ доромжлоод тэгээд өөрөөс нь хааж чадахгүйг мэдж байгаа учраас нөгөө хүн ингээд шившиглэгдээд гомдоод байж байгаа. Тэрнээс таашаал авч байгаа нэг сэтгэл зүйн хүчирхийлэл байхгүй. Нөгөө хүнээ араар нь тавьдаг, зоддог, нүддэг, санхүүгийн хүчирхийлэл байдаг, хил амаар хүчирхийлдэг юм зөндөө байгаа. Тэгсэн мөртлөө хүн хүчирхийлдэггүй зөөлөн ийм даруухандуу залуучууд бас ийм аюу амар өөрийг нь зоддог, нүддэг, үг хэлээр доромжилдог, бимийн мааждаг тийм ингээд нөгөө шуламлаг гэдэг тийм эмэгтэйчүүдтэй одоо жишээлбэл ингээд очиж суудсан бас зовоод байж байгаа түүх байдаг. Тэнгүүд эн чинь ер нь ингээд манай соёл өөрөө юм хүчирхийлэл одоо тэр эцгийн эрхт ёсны ийм дээрээс нь ийм зэрлэг адгуусан амьтны нэг бол ал, нэг бол алж чадахгүй бол чи алуулна гэсэн ийм сэтгүүгээр бид нэр бүгд яваад байдаг учраас ингээд боломж олдвол хэнийг нэг хүчирхийлэх гэдэг. Эмэгтэй л гэхэд нэг бол нөхөртөө хүчирхийлүүлнэ. Хүчирхийлдэггүй нөхөртөө таарчих юм бол нөхрөө хүчирхийлнэ гэсэн байдалтайгаар ингэж амьдарч байгаа харагддаг. За надад нэг нэлээ хідэн гадаадын одоо Монголд олон жил удаан хугацаагаар амьдарсан ингээд энд ажиллаж төрдөг эсвэл Монгол хэлийг маш сайн эзэмшээд ерөнхийдөө монгол хүнээс ялгаагүй болчихсон нэг хідэн найзууд байдаг л та. За тэгээ мэдээж энд амьдарч байгаа удаан хугацаагаар байсан хүмүүс чинь Монгол найз бүсгүйтэй болно. Тэгээд бүгд биш л дээ. Гэхдээ миний таньдаг лавл 4-5 юм гадаад ирэхтэй найз маань хизээч одоо эмэгтэй хүнийг зодхооргүй хүчирхийлэхээргүй зөөлөн одоо юм хүмүүжлэлтэй болохоор тэд нар ямар ч л байсан нэг монгол найз бүсгүүдээ ингэж хүчирхийлэлт мөртөжсэн байдаг. Үг хэлээрч бай одоо санхүүгээрч бай, сэтгэл санаагаарч бай. Нөгөөдөл ингээд хорж цагддаг, харддаг, муцыг хурааж авч шалгадаг ч юм уу чатуудыг энэ үздэг. Тэгээ зарим нь ингээд шууд зодоо зохиод толгой дөрөвгөө цогчдөг, мааждаг. Тэгээд
Угаас нөгөөх нь буцаагаад яагаад ч зохихгүй мэдж байгаа учраас тэрэндээ дулдуудаж одоо ингээд эрэгтэй хүнийг ингээд хүчрхийлж байгаа тийм. Тэгээд тэд нэр ер нь лав 2 илүү 3 нь нөгөө bipolar disorder гэдэг нөгөө хоёр тул сэтгэгдсэн эмгэг гэсэн бүр онш тавиулж исэн байсан. Тэгээд би ингээд тэр байдлаас ч юм уу хараад тэгээ ер нь гэхдээ заавал гадаад ч биш Монгол ч гэсэн одоо юм зөөлөн талдаа эрэгтэйчүүдийг бас ингээд эмэгтэйчүүд нэлэг барих гэдэг тий. Харангуйтай ингээ хоёр хүчрхийлэгч чинь хоорондоо ерөөсөө таардаггүй байхгүй. Эрэгтэй эмэгтэй хоёр хүчрхийлэгч би энийг харж агаад за энэ надтай айгүй адилхан зан төрхтэй, надтай адилхан нарциссист энэ хүнтэй одоо би ингээд нийлэх юм бол бит хоёр баларна гэдгээ ер нь нөгөө шинжлээд мэдээд зайгаа бариад явцдаг гэд би бас нэг үг хэлчихсэн. Тэгэнгүүт ингээд хүчрхийлэгч хүмүүс чинь яг өөрийнхөө дийлчхээр байрын хүнийг хайж явдаг учраас сонгодог учраас тий эрэгтэйчүүд нь хүчрхийлэлд нь өртчмөөр хүний үгээр зөөлөндөө тийм эмэгтэйчүүд нь бас тийм эрэгтэйг тий илэг барьж яхад амархан өөдөөс нь нэх олон юмраад авахгүй хүмүүжлтэй тийм залууг сонгож авч суугаад ингээд хүчрхийлдэг байгаа даа. Тэгээ энэ муухай соёлоосоо болоод тий сайн хүмүүс нь дандаа хохирдог, муу хүмүүс нь хийх ёстойгоо хийж байгаа юм шиг ажилтдаг тий. Угаасаа л ийм байдаг, иймгүй амьдрал чи хаана үтсэн бэ гэдэг үгээр ийм их хүчрхийлэл тий гомдол, зовлон, шаналл, нулимсыг дарж амьдардаг ийм нийгмээс бид нар яаж салах ёстой юм бэ? Хүн ер нь өөр дээрээ л ажиллана. Үүний тулд хувь хүмүүс бүгд өөрөө өөр дээрээ л ажиллана. Үнээс өөр зам байхгүй. Чи ингээд нийгмийг тийм хүчрхийллийг байхгүй болгохын тулд ингээд хүчрхийлэгчдэд туслаад ингээд хийгээд биш. Хүн болгон өөр дээрээ л ажиллах хэрэгтэй. Ер нь хүн хүчрхийлээд байна гэдэг чинь өөртөө дургу, өөрийгөө үзэн яддаг, өөрөө нэг ямар нэг юм зүйл нь дутуу, буруу болохгүй байгаа мэдрэмжтэй түүнээсээ зугтаад тэгээ мэдээж хүн болгон хайр хүсэж яддаг ч юм уу тий. Зарим хүний хувьд ингээ хайр хүсэж байгаа мөртлөө яаж хайрлуулахаа мэдэхгүй байгаа. Зарим нь бол заавалчгүй нэг өөрийгөө сул дорой мэдрээд байгаа учраас хин нэгнийг атхандаа ингэж байлгаж байж өөрийгөө юм эрх мэдэлтэй мундаг том чадалтайгаар мэдрэх гээд байгаа учраас ерөнхийдөө хүчрхийлэл үүлдээд байгаа гэж хэлж болно. Тэгээ тэн дотроо маш олон ингээд нарийн өөр шалтгууд байгаа л да. Тэрийг ингээд мэрэгжлийн хүнтэй хамт ярил илүү дээр байх гэж бодож байна. Тэгэхээр бид нэр яг бүгдээрээ л хувь хүн дээрээ л ажиллах хэрэгтэй юм. Эхлээд өөрийгөө ойлгодог, өөрийгөө хүндэлдэг, өөрийгөө хайрладаг л болох. Өөрийгөө сул талтай, давуу талтай, өнгөрсөнтэй, ирээдүйтэй, алдаатай, тэгээд өөрчлөлттэй хамт хүлээн зөвшөөрч хайрлах шаардлага гараад байгаа юм л да. Тэгээд энэ ингээд ярихад маш амархан боловч хэрэгжүүлж хийхэд асар хэцүү зүйл. Тэгээд хэрвээ ингээд ингэцгээе гэж яриад болчихдаг байсан бол энэ дэлхий дээр чинь тэгээ ямар ч хүчрхийлэл байхгүй, ямар ч аллага байхгүй бид нар бүгдээрээ ингээд өдөр болгон толгой дээр ингээд гоё навч зүгээд ус үзэн мэдээд бүжиглээд хөгжим тоглоод байж байгаа шүү дээ. Мэдээж тийм юм болохгүй. Тэгээд хүн болгон ч яг тэгж өөрийгөө хүлээн зөвшөөрч хайрлж амжихгүй зарим нь тэгээ насаараа тэгж чадахгүй өөрийгөө үзэн ядсаар тэр өөрийгөө үзэн ядсан үзлээ бусад хүмүүст эргэн тойрныхондоо ингэж тусгаж тэднийг зовоосоор насан эцэлдэг. Тэгэхээр ингээд өөрийгөө ч хайрладгүй, өөрийгөө ч таниагүй, өөртөө дургүй хүн өөр хүнтэй хамт амьдрахаар тэр хүн нөгөө хүнээ яг хайрлаж чадахгүй шүү дээ. Ер нь өөртөө хайргүй хүнтэй битгий хамт бай гэдэг үг чинь тэр байхгүй юу? Өөрөө өөрийгөө хайрлаж тэгээ хорвоо дээр хамт ирсэн цорын ганц хүн. Насан туршдаа юу ч болж исэн холдохгүй дандаа хамт байх өөрийгөө хайрлаж чадахгүй байгаа хүн өрөөлөө яаж хайрлах вэ? Тэгээ өрөөлөө яаж хүлээн зөвшөөрөх вэ? Өөрийгөө хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа хүн шүү дээ. Гэдэг асуудал байгаа. Тэгээд ер нь ингээд харах юм бол дандаа айцтай, дандаа сэтгэл дундуур, дандаа өөртөө итгэлгүй тийм хүмүүс атаархуу байгаа. Хүний өмнөөс баярлж чадахгүй байгаа, empathy байхгүй байгаа, өрөвдөх сэтгэл байхгүй байгаа, хүнлэх чанар байхгүй байгаа шүү дээ. Өөрийгөө яа гэж ядчиж юм өөр хүмүүсийг өөр амьтдыг хайрлах тий. Тэр хүн чинь ингээд одоо юу гэдэг юм савн ийм аяг байлаа ёроолгүй байхгүй юу? Ёроолоо засаж чадаагүй аяган дээр
Дээрээс нь гаднаас нь өөр хүн хичнээн услаад хайрлаад тэр чинь ингээл доошоо шавхтаа л алга болно шүү дээ. Ёроолгүй харна шүү. Тэгэхээр өөрийнхөө ч тэр аягийг засаж чадаагүй ингээ бусдаас ингээ услуулахыг байнга шаардаад тэгсэн мөртөө тэр нь дүүрч өгөхгүй тэрэндээ шаналж байгаа хүн яаж бусдын савыг дүүргэх вэ те? Тэгэхээр бусадтай харилцаанд орохоос өмнө гэр бүл зохиохоос өмнө эхлээд өөрийнхөө учрыг олох ямар чухал вэ гэдгийг биеэрээ амсаж туулсан хүний хувьд хэлээд байгаа юм. Эхлээд өөрийнхөө аягийг засаад ёроолтой болгоод өөрийнхөө аягийг дүүргчээд илүү гарсныг нь бусад хүмүүст өгөх ёстой. Өөрийгөө хайрлна гэдэг чинь тэ амиа ботсон муу юм шиг байхгүй юу? Одоо нөгөө гимшүүлэх тактикийн хувьд хэлдэг шүү дээ ингээд. Эхлээд бусдыг дүүрэг. Өөрөө хоосон ч гэсэн хамаагүй бусдыг дүүрэг гэдэг. Үгүй яг эсрэгээр өөрийнхөө аягийг хангалттай болгочоод илүү гарснаа бусд руу зүтг. Тэгэд өөртөө итгэлгүй, өөртөө хайргүй хүн чинь тэрийг ойлгохгүй явж байгаа үедээ аз жаргалтай өөртөө сэтгэл хангалуун хүнийг хараад нөгөө атаархлан ч юм уу төрөөд тэр хүнийг өөрийнхөө хэмжээнд татаж авчираад хамтдаа зовхын тулд тэр хүний аягийг цолох гэж оролдоно шүү дээ. Тийм учраас өөрийгөө эмчлэх нь номер 1 байх хэрэгтэй. Өөрөө өөрийнхөө асуудлыг шийдэж чадахгүйгээр багтаа авч исэн. Хүн болгон л ер нь багтаа нэг асуудал драма авч исэн байгаа. Тиймгүй хүн ер нь байхгүй. Тэрийгээ насанд хүрсэн хүний хувьар шийдэх нь миний өөрийн асуудал, миний өөрийн хариуцлага байх хэрэгтэй. Тэрийгээ шийдэхгүйгээр хэн нэгэн нь ирээд миний асуудлыг, миний травмаг өөрчлөө намайг хайраараа дамжуулаад ингээд намайг эдгээгээд өгнө гэж горьдох нь яг л нөгөө ёроолгүй сав руу ингээд ус цутгуулаад дүүрэх чинь гэж бодож байгаатай адилхан. Энэ ингээд нэг ёсондоо бид нэр хариуцлагаас цухтаад өөр хин нэгэнд хариуцлага тогтчихж байгаа байхгүй. Чи намайг эдгээ. Чи намайг өөрчил, чи намайг эмчил. Гэтэл тэгж чадахгүй штэ. Тэгээ хүнийг хайраар эмчлэхгүй, хүнийг төвчээрээр эмчлэхгүй, хүнийг ухаанаар эмчлэхгүй, өөрчилж чадахгүй. Хүнийг хүн өөрийнхөө хүсэл болон мэрэгжлийн хүний тусламжтайгаар энэ шинжлэх ухааны тусламжтайгаар л эдгэж чадна. Тэгээд одоо ингээд хараарай л да. Хосын харилцаанд орчгоор ингээд эдгээгүй ингээд өөрийнхөө асуудлыг шийдэж чадаагүй хүмүүсийг хараарай хосын харилцаанд орохоор нэг нөгөө хүнээ миний амьдралыг баяжуулах гэж орж ирсэн надтай ингээд хамтдаа аз жаргалтайгаар хоёр хүн тусдаа өмнө нь амьдралтай байсан хоёр өөр хүн ингээд хамтдаа нэг чиг рүү яваад хараад явж байна гэж төсөөлж чадахгүй байна. Тэд нэр яадаг вэ гэхээр нэг бол энэ хүн миний асуудлуудыг засаж өгөх ёстой. Эсвэл энэ асуудлаа засахад минь туслах ёстой. Энэ хүн миний биеийн нэг хэсэг, миний өргөтгөл болох ёстой. Энэ хүн бол надаас гарсан хүүхдүүд. Тэр хүмүүс төр ингээд өөрийнхөө identity буюу ингээд өөрийнхөө ингээд өргөтгөл миний нэг хэсэг гэж үзэх гэдэг шүү дээ. Гэтэл бид нар чинь хинч хиний өргөтгөл болох гэж төрдөггүй байхгүй юу? Би агима гэж төрсөн бол би өөр хин нэг хүний ингээ өргөтгөл нэг юм хэсэг болох ёсгүй байхгүй. Би агима бол агимаагаараа байх ёстой. Тэгээд хэрвээ тгийж чадахгүй болохоор тэр ингээд өөрийгөө ойлгоогүй токсик хүмүүс чинь нөгөө хүнээ өрсөлдөгч дайсан гэж үзээд тэр хоёр ингээд энэ тэнцүү хоёр хүн хамт амьдарч чадахгүй байхад болохоор ингээд хоёр хүн энэ тэнцүү байж болохгүй. Нэг бол чи миний ард намайг дагаад намайг support буюу дэмжиж миний өргөтгөл хийгээд миний чимэг болоод амьдр. Үгүй бол чи миний хүслийг биелүүл. Миний мөрөөдлийг биелүүлэхэд тусал. Чадахгүй бол чи миний дайсан, миний өрсөлдөгч гэсэн үднээс давж гарах гад дийлэх гээд ямар ч хамаагүй аргаар нөгөө хүнийхээ зүрх сэтгэлийг шархлуулна уу хизээч мартагдахгүй үг хэлнэ үү хамаагүй бие махбодын өвтгөн үү хамаагүй хүчилж ямар нэгэн аргаар айлгаж сүрдүүлж хүчилж эсвэл ингээд тархийг нь угааж залдаж coercing гэдэг байхгүй энэ бүгдийг ямар нэгэн байдлаар эсвэл нөгөө guilt trip буюу ингээд гимшүүлж гимшлийн мэдрэмжийг төрүүлж
ямар нэгэн байдлаар тэр хүний бодлыг ингэж өөрийнхөөрөө болгож өөрчилж манипуляц хийж тэгэнгүүтээ тэрэндээ ингээд би дийлчихлээ гэсэн нэг тийм бахархалтай тийм хүн чинь дайснаа ч юм уу дийлгэхээр тэгж баярлдаг штэ. За гэтэл те хажуудаа байгаа хүн чинь сайн дураараа юм хийхгүй чиний нөлөөнд орж юм хийж байгаа. Яг бодоод үзэхээр тэр гоё юм уу? Тэр тэгээ тийм амттай юм уу? Сайхан юм уу? За миний хувьд одоо хайртай хүнээ өөрийнхөө хүслээр байлгахын тулд би өөрөө баах юм ингээд зайл хэрэглүүл надад муухай. Миний хувьд за тэр хүнийг хуураа тэр хүнийг ингэж өөрийнх нь хүсэж байгаа юм шиг ойлгуулад те хийчих болж байгаа юм. Гэтэл миний хувьд би өөрийнхөө хувьд тэнийг хураад байгаа. Тэр хүн хүсээгүй байхад би ингээд хүссэн юм шиг болгоод ойлгуулчлаа эсвэл айлгаад ингээд ямар ч хүссэн юм авчлаа. Тэгээ тэр миний хувьд хаашаалтай байж чадах юм уу? Үгүй шүү дээ. Надад нөгөө хүн маань өөрийнхөө сайн дураар санаачлагаар юм хийвэл гоё байна үсттэй. Ер нь тэ эрүүл харилцаа гэдэг чинь яг сайн дурын үндсэн дээр л үүснэ гэж бодож байгаа. Энэ нь одоо найз нөхөд ч бай, хайр дурлалч бай бүгд сайн дурын хэрэгцээнээс биш хүслээс болж үүссэн. Надад нөхөр хэрэгтэй гэж надад эхнэр хэрэгтэй. Эхнэргүй нөхөргүй бол надад ийм юм маань болохгүй байна гэсэн үүднээс хүнтэй суух. Би эхнэртэй болохыг, нөхөртэй болохыг хүсэж байна. Надад заавал шаардлага байхгүй ч гэсэн би илүү амьдралаа баяжуулж аз жаргалтай байхын тулд, одоо байгаагаасаа илүү жаргалтай байхын тулд би хүнтэй байхыг хүсэж байна. Хоёрын хооронд бүр орчлон хорвоо шиг ялгаа байгаа байхгүй юу? Тэнгүүтээ хажуудаа байгаа хүнээ өөрийнхөөрөө байлгахын тулд зайл мих гаргаж, айлгаж, сүрдүүлж, гимшүүлж, хичээж, төгшүүлж, санааг нь зовоож тэгэн байж тэр хүнээс хүссэн юм авлаа ч гэсэн тэр чинь зүгээр л өнгөц зүгээр шүү дээ. Чи өөр хүнийг тэр манипуляцтай оролцуулахгүйгээр чи тэр хийлгмээр байсан зүйлээ чи өөрөө өөртөө хийж болох л байсан шүү дээ. Гэтэл заавалчгүй нэг хүнээр тэр зүйлээ хийлгүүлээ тэрнээсээ таашаал авж ийна гэдэг чинь чи дахиад өөр дээрээ л ажиллахгүй бол заахаа тэр нэг хэсэг хугацаанд нөгөө нэ өрсөлдөгч гэж үзэж байгаа бол би дийлчлээ гэдэг нэг сэтгэл амар байж болох юм би дийлцсэн, яс чадсан, би тэр хүнээр ингээд нэг чаленжийг эмхлүүлсэн би тэр хүнийг ингүүлэх ёстой гэж бодоод чаленж эхэлсэн. Тэгээд яг хөө чаленжтай ялаад чи нэг хэсэгхэн хугацаанд бахарх нь өөрөө гоё байна. Гэтэл удахгүй дахиад чамд тэр нөгөө хэрэгцээгээ дүүргэх шаардлага гарч ирнэ. Тэгэл чи хажууд хүнээ бас ингээл ямар нэг аргаар ингээл ингэх гээд тэгээ энэ тойрог чинь хизээч дуусахгүй нөгөө хүн чинь амьд хүн юм чи хизээ нэгэн цаг тэрийг чинь ойлгоод мэдрээд дургуун хүрнэ штэ. Тэгээд бүх юмыг өрсөлдөөн, бүх юмыг уралдаан, бүх юмыг дайсагнал гэж үздэг чинь одоо нөгөө спорт тэмцээнээр ч гэсэн зүгээр сайхан тоглолцож чадахгүй ингээд бүхэн хатан ялах гад ингээд улаарад идэх чинь нэг бардам зан чинь өөрийгөө ингээд мундаг гэдгээ мэдрэхийн тулд ялах гад ямар ч хамаагүй аргаар тэмцэж байгаа чинь нөгөө л чи өөрийгөө дотроосоо дутуугийн мэдрэмжтэй өөрийгөө голдог, өөрийгөө мяа гэж боддог чинь тэрийгээ үгүй гэж нотлохын тулд улаарж байгаа чи эндээс харагдаж байгаа байхгүй юу? Тэгээ өөрөө өөрийнхөө би хин гэдгээ мэддэг болчихсон хүн чинь надад ялсан ч бай, ялагдсан ч бай тэр миний хувьд чухал биш шүү дээ. Ялагдаа л үсттэй. Тэг ялагдаж сурах чинь ялд сурхаасаа ялгаагүй айгуу чухал өгний тахгүй юу? Тэг хосын харилцаанд ч гэсэн чи үргэлж 100% зөв байна гэж мэдээж байхгүй л дээ. Тэгээд хоёр хүн өөрийнхөө тэр ялагдах дутуу, буруу, зөв, сайн бүгдээ ойлгоод авчих юм бол өөрийнхөө буруу байгаа үедээ ялах гэж чирээд тахгүй, бардамнаад тахгүй, буугаад өгчүүл миний буруу байж үнэхээр уучлаарай гэд хэлээ сурчих юм бол тэр хоёрын хооронд ингэж цусаа гартал зодтолдож, ойрлолдож, чарлалдаж бинийгээ зодох хэрэгцээ ерөөсөө гарахгүй л дээ. Чи ингэсэн байна, чиний эн чинь таалагдахгүй байна.
тийм үү, нэрээ тэгсэн үү? Би чиний энэ талаас ингээд бодож үзээгүй юм байна. Нэрээ ингээд бодсон чинь чамд ингээд санагдсан байж магадгүй юм байна. За би ойлголоо, цаашдаа энийгээ би анхааря. Чи гэхдээ энийг хэлэхдээ надад ингээд хэлсэн бол эртгэн дээрээ ингэсэн бол би бас ойлгох байсан шүү. Тийм байна тий. За хоёулаа цаашдаа анхааря. Уг нь асуудал ингээд болчих واخгүй юу? Гэтэл нөгөө өөрийнхөө л учрыг олж чадаагүй хүмүүс чинь тий. Үгүй миний зөв тэр чинь нөгөө л муухай бардамзан тий. Ялах гээд байгаа тэр нэг улаараад байгаа өөрийгөө нотлох гээд байгаа хүсэл чинь л чамайг тэнд ингээд тий буруу байсан ч буруугаа хүлээн зөвшөөрөхгүй болтол чамайг сохлоод тэрнээсээ болоод хин ингээл би энийг тамлж байгаа л үйлдэл гарч байгаа юм л да. Би ч ер нь бас сайхан шартай нилээн зүрүүд тий өөрийнхөө зүтгэх юм бол сайн зүтгэдэг хүн. Гэхдээ найз нөхдийн харилцаанд ч юм уу хосын харилцаанд миний буруу байх юм бол буруу гэдгээ би ухаарах юм бол нөгөө тал маань ухааруулах юм бол тий эмпатига ашиглаад эмпати маань нөгөө бардамзан эгогоо дараад буруу гэдгийг хүлээн зөвшөөрөөд тэгээ хамгийн гол нь зөвхөн худлаа уучлалт гуйх тий уучлаарай гэж хэлэх биш. Цаашдаа тэр гаргаж байсан алдаагаа дахин гаргахгүй байх чинь яг жинхэнэ уучлалт гуйх байхгүй юу? Тий. Уучлалт гуйсан мөртлөө тэр уучлалт гуйсан юмаа дахин хийгээд байна гэдэг чинь ер нь анхнаасаа чамаас чин сэтгэлээсээ уучлалт гуйгүй зүгээр л гал намжаах хэрэгслээсэн байхгүй юу? Тэгэхдээ би өөрийгөө юу гэдэг амар мундаг төгс лаг хүн болчихсон гэж хизээч хэлэхгүй. Гэхдээ миний өөртөө тавьдаг нэг л зорилго байгаа. Би орой унтах гээд орондоо орохдоо өглөөс ирснээсээ хүчин хүн баг хуваарч хамаагүй илүү сайн хүн болсон байх ёстой л гэдэг шаардлагыг тавьдаг. Сайн хүн гэдэг нь тэгээд өргөн ойлголт шүү дээ. Нэг ч ихсэн зүйл уншиж мэдэх ёстой. Нэг ч ихсэн харах өнцгөө тэлхийг хичээх ёстой. Нэг ч ихсэн их юм хийж чадаагүй маа гэхэд гудамжинд зөрсөн хүнтэй инээгээд тэр хүнд баг ч гэсэн баясгал өгөх ёстой гэсэн шалгуурыг өөртөө тавьдаг. Тэгээ бас хэрвээ анзаарч исэн бол би өөрийнхөө нэг ч бичлэг дээр өөрийгөө инфлюенсер гэдэг үгээр тодорхойлж байгаагүй. Би хизээч өөрийгөө энэ үгээр тодорхойлж байгаагүй. Би юу нэг инфлюенсер гэдэг үг нэлээд дургу. Надад нэг жоохон кринж санагдаад идэв. Тэгээ юунд ач нөлөөлөх гээд байгаа. Тэгээ юу ч инфлюенс хийх гээд байгаа. Тийм шүүмжлэлтэй ханддаг учраас би ер нь инфлюенсер гэдэг үгийг би хизээч өөрийгөө тодорхойлоход хэрэгжилж байгаагүй. Хүмүүс харин заримдаа ингэ намайг инфлюенсер гэж хэлэх гээд байдаг. Тэгээ би бол тэрнтэй санал нийлдэггүй. Тэрийг мэддэг манай найзууд бол намайг зүгээр албаар дандаа шоолж инфлюенсер гэж тэгдэг. Тийм болохоор юу гэдэг нөгөө өөрийгөө инфлюенсер гэж хэллээ мэллээ гэж битгий тэгэрээ би ерөөсөө тэр гарч гэж би ерөөсөө өөртөө өгөөгүй шүү. Тэгээд ийм контент хийдэг ч гэсэн би бүгдийг мэддэг чаддаг болцсон төгсөрчгсөн тийм мундаг хүн бишээ. Буруу зүйл байвал алдаа гаргасан байвал ч юм уу тэр үедээ би бүгдийг нэлээд зөвшөөрөд явна. Гэхдээ би өөрийнхөө үзэл бодолтой өөрийнхөө итгэл үнэмшилтэй үнэн гэж ботсон зүйлдээ бол би маш хатуу байна. Миний бодлоор ярьж байгаа сэдвээр маань хангалттай судлаагүй мэдээгүй ч юм уу харах үнцгэн дутуу хүнээс би үгийг нь тийм үү гэж бол хүлээж авахааргүй түрүү хэлсэн шүү дээ зөрүүд хүн гэж. Тэр тал дээр бол би зөрүүдтэй зөрүүд. Гэхдээ үнэхээр энэ талаар туршлагатай ч юм уу мэдлэгтэй боловсралтай тийм хүн миний алдааг хэлээд өгөх юм бол би окей гэж хүлээн зөвшөөрөх тэр хүмүүсийн шүүмжлэлийг бүтээлч шүүмжлэлийг хүлээж авахд бол үргэлж нээлттэй байдаг. Тэгээд бас нэг юм байдаг шүү дээ хүмүүсийг ингээд нэг 30 гарсан хүмүүс гэдэг нэг юм шоолоод ч гэх юм уу ингээд нэг хөгшин дотор өмдөндөө орно уу яана уу энэ үү гэд тийм юм яваад байдаг. Гэтэл миний хувьд ер нь амьдрал маань яг 30 наснаас эхэлсэн байх гэж надад санагддаг. Яг 30 наснаасаа эхлээд миний амьдрал маш баялаг, өнгөлөг, амттай, аз жаргалтай болж эхэлсэн. Ер нь нэг 30 орчим наснда би яг насны заяаныхаа хайр гэж бодсон нөхөртөөгөө нийлээд бит хоёрт ингээд амьдралаа зэгцлээд дээрээс нь хамгийн гол нь би өөрийгөө хүлээн зөвшөөрөөд өөрийгөө хайрлаж сураад өөрийнхөө бүх талыг хүлээн зөвшөөрөөд тэгээд хамгийн гол нь нөгөө хэлдэг шүү дээ өөрийнхөө арьсан дотор 5 тухтай оршин гэдэг шүү дээ тий.
Яг тэгэж сурч байгаа юм л да. Нэг 20-од нас миний хувьд юм нэг өөрийнхөө чөчрийг олоогүй, юу ч мэдэхгүй те насанд хүрсэн хүн гэж хүн болгон надад хэлээд насанд хүрсэн хүний стандарт тавиад байгаа мөртлөө яг үндэ чи юу хийж байгаа юусоо мэдэхгүй юм. Хав харанхууд нүдий болттой ингээл юм тэмтчихээл ингээл бүтчихээл яваад байгаа юм шиг надад яг санагддаг байсан. Тэгээд яг 25 хүрээд нөгөө уураг тарих маань хөгжиж дуусан гут нэг арай гайгүй жаахан гэгээ орж эхлээд. Тэгээд ер нь нэг 30 хүрэхтэй одоо тэгтээ үнээс цааш ингээд хөгжөөл явах байх. Яг миний хувьд тэгтээ 30 хүрээд миний амьдрал яг нэг мөрөөдөж байснараа болсон. Яа харахгүй 20 наснд хүн хамаагүй бие физиологийн хувьд хамаагүй эрүүл чирэг, тэрч хүчтэй, царай зүс ч гэсэн илүү гоо үзэсгэлэнтэй байна л да. Тэгэнгүүт одоо мэдээж 30-тай би 20-тай хүнтэй болвол царай зүснийхээ хувьд угаасаа би мэдээж хөгширж байгаа, мэдээж тааргалж байгаа, мэдээж нуруу мур маань илүү өвддөг болж байгаа. Гэхдээ надад 30-аад нас маань илүү таалагдж байгаа. Би одоо бусдын шүүмжлэл, бусдын үзэл бодол, бусдын намайг бодох бодол гэдэг үл үзэгдэх гинж хүлээсээр өөрийгөө хүлхээ болоод тэ хүмүүсийн бодолд ач холбогдол өгөө болж сурсан маань одоо 30-аад насны маань хамгийн том ололт амжилт юм шиг надад санагддаг. Тэгээ би хамаагүй хөөрхөн, хамаагүй үзэсгэлэнтэй амгалан байсан 20-од наснда энэ хүмүүсийн хүлээлт, хүмүүсийн үзэл бодол, хүмүүсийн намайг юу бодох бол гэдэг тэр хүлээсээс ангичирсан байсан бол би бүр хамаачгүй сайхан амьдрах байсан байх та гэж боддог. Гэхдээ ер нь 20-од наснд бас тэрийг хэрэгжүүлэх хэцүү юм шиг байгаамаа. Тэгээд 20-од наснда би хамаагүй үзэсгэлэнтэй туранхай одоо би физиологийн хувьд хөөрхөн байсан, нийгмийн үнэлэх үнэлэмжийн хувьд бол би хамаагүй сайхан байсан. Гэхдээ би одооний өөрийгөө болвол тэ хэдийгээр тэр 20-од насныхаа гоо үзэсгэлэнг арилжсан ч гэсэн түүнийхээ оронд илүү их нөгөө туршлага, юмыг харах үнцэг, өөрийгөө илэрхийлэх, өөрөө өөртөө үнэнч байх тэр чадваруудыг олж авсан учраас тэ надад 30-аад нас маань маш их таалагдж байгаа. Тийм тэглээгээ би өөрийгөө одоо юу гэдэг юм бүр амар муухай болсон гэж байгаа юм биш. Өөрийнхөө насандаа бол би хангалттай сэтгэл хангалуун байдаг. Тэгээ намайг хүмүүс юу гэж харж байгаагаар би аль болох өөрийгөө дүгнэхгүй байгаад тэгээ өөрийгөө одоо үнэлэмжийг өөрөө гаргаж сурчсан учраас амьдралаасаа авах сэтгэл ханамж, амьдралын чанар маань өдрөөс өдөрт дээшилж байгаа надад харагдаж байгаа. Тэгээд ингээ бодохоор тэ нийгмээс эмэгтэй хүнийг нэг 18-аас 25 наснда л хамгийн одоо залуу хүн нөгөө үржлийнхаа дээд үедээ хамгийн хүсэмжит гэл тэгдэг. Тэгээд ингээ хөгшрөх тусмаа ингээд үн цэнэгүү тэ хинт ч тоогдохгүй юм болно гэж боддог. Энэ үг хэлээрээ бид нар ингээд хичнээн ухаантай, хичнээн мундаг, хичнээн их амьдралын туршлагатай эмэгтэйчүүдийн дуу хоолойг боомлж ийсэн бэ гэдэг би бас одоо ингээд бодоол өгдөө. Тэгээ би одоо 30 таа юм байгаа юм чинь 40 таа 50 таа тий ямар гоё болох болоо гэд тэр үеэ би бүр ингээд тэсэн ядан хүлээж байгаа. Гоё юм бууралцсан өстэй гоё одоо юу гэдэг хөгширч байгаадаа санаа зовдггүй өөрийнхөө насыг ингээд хүлээн зөвшөөрөөд ингээд хайрладаг эмэгтэй болохын төлөө тий угаасаа нөгөө эмэгтэй хүн хөгширч болохгүй гэдэл тэгээд байгаа юм. Тэгээд хичнээн тэмцээд одоо тэр хөгширч байгаа шинж тэмдгээ жаахан нуусан удаашруулж чадсан хүн л байхаас биш хөгшрөөгүй хөгширч үхээгүй хүн хорвогийн түүхэн дээр нэг ч байхгүй шүү дээ. Бид нар яаж ч тэмцээд угаасаа л бүгдээрээ хөгшрөн. Тэрийг 30-аад насн дээрээ хүлээн зөвшөөрсөн маань миний хувьд айгүй том ололт амжилттай байгаа. Тийм болохоор одоо би наснаасаа ч юм уу хөгшрөлтөөс одоо ингээд үрчлээтгэхээс би юу айхгүй байгаа. Тэгээ угаасаа тийм миний үн цэнийг миний нас юм уу, миний үрчлээ юм уу, миний одоо нөхөн үрчих чадвар, миний тэ сарын тэмдэг ирдэггүй хүүхэд тээх чадваргүй ерөөсө тодорхойлохгүй байхгүй юу. Харин ч би бүр ингээд нөгөө цэвэршилтийн үе маань 50-аад наснд эхлээд дуусаасай тэ гэж бүр амар боддог. Сар болгон нэг өвдөж хэд хоног хатарч хөвтөн гэдэг чинь бас хэцүү шүү дээ тэ. Надад бол яг сарын тэмдэг ирэхгүй болно гэвэл амар гой санагддаг. Яа тэгэхээр би өөрийнхөө үн цэнийг одоо тэр үр тогтоох чадвараараа ерөөсөө хэмжмээргүй байдаг.
би үр тогтоох чадвартай ч байсан, чадваргүй ч байсан, савтай ч байсан, савгүй ч байсан, цэвэрсэн ч байсан, ямар ч байсан би миний үн цэн гэдэг хүний үн цэн гэдэг зүйлийг тогтоодгүй гэсэн шүү дээ. Би зөвхөн хүн болоод төрсөн учраас л үн цэнтэй байх хэрэгтэй болохоос биш. Миний одоо намайг үржлийн чадвараар маань дүгнээд байдаг би энэ нийгэмд айгүй дургүй учраас уртхан шиг 50-аад наснаа цэвэрших юм цаан гэж бодож байгаа. Тэгээд угаасаа нөгөө эмэгтэйчүүд чи ихэвчлэн ээжийнхаа цэвэршсэн насан дээр цэвэршдэг гэдэг. Тэгээд нэг 50-аад наснаа цэвэршээ дууссан байх. Тэр үед одоо бүр гоё адал явдлууд эхлэх байх гэж би тэсэн ядан хүлээж байгаа. Тэгээ би ингэн контент хийгээд идгийн учир нь одоо заавалчгүй өөрөө алдаа гаргаж байхаар магадгүй алдаад үзсэн одоо зарим хүмүүс шиг ариуны их туршлагатай биш ч гэсэн хэрэндээ өөрөө юм үзэж туулсан тэрнээсээ дүгнэлт хийсэн хүний үгнээс магадгүй алдаа гарахаас өмнө сэргийлээ да гэж бодсон үүднээсээ ерөнхийдөө контент гаргаад байдаг. Тэгээ энэ ярьж байгаа юмудаа бол би одоо ингээд эмэгтэй хамаатны дүүнэртаа ч юм уу ганц би найзуудтай байнга ярьдаг. Тэгээ ер нь юу гэдэг ямар ч асуудал дээр хүн одоо сайн үлгэр жишээтэй өөрийгөө харьцуулж одоо ингэж урам зориг авах юм уу? Эсвэл өөрийнхөө байгаа байдлыг өмөөрөх шалтгаан болж явахдаа муу жишээтэй харьцуулаад тэгжил байдаг ш. Тэрнтэй бодоход харьцуулахад гайгүй ш гэдэг байдлаар ингэж өөрийгөө хамгаалж шалтгаан тавих асуудал байдаг ш. Одоо ингээл эмэгтэйчүүдийн эрх ярангууд, Монголын эмэгтэйчүүдийн эрх ярангууд за та нар Афганистанд байгаа эмэгтэйчүүдийн хажууд жаргаж байж гэдтэй дандаа муугийн жишээтэй харьцуулаад та нар тэрний оронд тэгээд тэдний оронд төрсэн бол яах юм одоо ийм байгаадаа баярл та нар битгий илүү юм хүсээд байдаг. Гэхдээ тэнд чинь Африкийн ямар нэг дайнтай оронд эсвэл Афганистанд төрсэн бол ирэмгүй бүгдээрээ зовж байгаа. Тэнд хизээ тэнсэн суманд хайсан бөмбөнд оногдох нь мэддэхгүй ирэмгүй айгаад амьдарч явах хэрэгтэй байж зөвхөн эмэгтэйчүүдийн эрхийн асуудал дээр болохоор ингээд тэднийг сонгоод ярьчихж байгаа. Тэгсэн мөртлөө хөгжил ярихтаа болохоор ингээд өндөр хөгжилтэй орнууд Япон, Америк ч юм уу, Англи, Скандинавын орнуудыг яриад байдаг. Тим метротой ч болмоор байна. Иймч замтай болмоор байна. Дид бүтцээ ингэмээр бид нар ингээд одоо цахилгаан дулааны станц ийм баймаар байна. Ийм гоё байна. Метротой болмоор байна. Гэт өөрийнхөө амьдралтаа өөртөө хэрэгтэй юмаа хүсэхдээ сайн сайхан зүйлтэй жишээд өөрт нь хэрэггүй гэж бодож байгаа юм аа болохоор ингээд дандаа муу мухагийн юмтай ингээд жишээд байж байгаа юм л да. Яг тэрэн шиг хосын харилцаанд ч гэсэн тийм хоорондоо амар муухай токсик байгаа юм аа өмөөрөхдөө угаасаа л айл болгонд байдаг амьдрал ийм юмгүй хосууд гэж юу байх вэ? Тэрднэр ч гэсэн тэгдэг үсттэй. Гэт тэр ингээд өөрсдөн дээр ажиллаа сайжруулах юм уу? Тэр бүтэхгүй байгаа харилцаагаа цэг тавиад тэгээ хин хин амд мэд дээрээ салхин орно ингээд өмөөрөх шалтгаан болж ядсандаа бусад муу муугатай ингээд өөрийгөө жишээд байгаа байхгүй. Тэнгүүд хүн амьдралаа дандаа ингээд муу мухатай жишээд ингээд амьдраад иж болох юм уу? Тэг ингээд 5 хантай байрнаа гэрээс ингээд байранд ормоор байна гингүүд. За гудамжинд орон гэргүй хүмүүс амьдарч явах чинь чи 5 ханттай байгаа бол тэрэндээ баярлаач. Одоо тэрнээс илүү юм хүсэж яах гэсэн насаараа энэ гэр дотроо ингээд амьдраач би чи заахалчгүй орон гэргүй хүмүүс өчнөө байхад чинь чи яах гээд байгаа ингээд ямар нэг илүү юм тэгж ярьдаг хүн байхгүй үстэй. Та нар орон гэргүй хүмүүс байхад чинь заавал байранд орж явах гээд байгаа гэрт байгаадаа баярл гэрээс илүү юм хүсээд ирэхгүй гэж хэлдэг хүн байхгүй шүү. Тэгсэн мөртлөө ингээд иймэрхүү асуудал дээр ялангуяа эмэгтэй хүн илүү ихийг хүсэх асуудал дээр дандаа доошогоо юм муу жишээтэй харьцуулдаг. За ингээд нөхөр маа надад ингээд байна, тэгээд байна, ийм хэцүү байна гингүүд. За тэгээ зоддггүй, нүддггүй, араар тавьдггүй л бол тэгээд байж л байг. Чи энэс илүү нөхөр ханаас болох юм байж л байг. Тэгээ би бүр нэг амар үг уншсан. Араар тавьдаг яадаг гэдэг нөхөр маань байгаад байна гэдгсэн чинь нэг хүн тэгээ саллаа гэ дахиад л нэг ир хүстэй юмтай учрна шүү дээ. Тэрнтэйгээ ч гэсэн адилхан асуудалтай болоод эхнээс нь явахын хооронд одоо нэгд нийлцсэн юм аа ингээд засаж аваад яв гэж байгаа юм. Тэгэд тэр хүний хувьд бүх хэрэгтэй хүн адилхан бүгдээрээ араар тавьдаг, бүгдээрээ заддаг, бүгдээрээ мөрөдөө тавьдаг гэж байгаа байхгүй юу? Ямар аимшигтай вэ? Ингээд
бүхэл бүтэн нэг хүүсийг ийм сүрэг стереотипээр ингээд харьцаглаад тэг ингээд үнсэн тий бүх эрэгтэй хүн тэгдэг гэдэг. Тэгээ ийм юм ингээд ярьж байхад эрэгтэйчүүд ихтэй яагаад өөртөө ингээд нөгөө ууралж ингэж дайрч орж ирдэггүй эрэгтэй хүмүүс ч гэсэн ингэдэг тэгдэг гэдэг нөгөө ингээд феминизмын талаар ч юм уу эмэгтэй хүмүүсийн эрх зөрчигдөх тал дээр ингээд амар орж ирээд эрэгтэйчүүд ч гэсэн ингэдэг штэ чи яагаад зөвхөн нэгтлээ яриад байгаа ингээд ингэдэг эрэгтэйчүүд яагаад эрэгтэй хүн болгон араар тавьдаг эрэгтэй хүн болгон ийм үйлдэл гаргадаг эрэгтэй хүн болгон ингээд ар гэрийн асуудалд оролцохгүй хинэггүй байдаг гэсэн энэ муухай сөрөг стереотипүүдэд тийм биш бид нар араар тавьдаггүй бид нар ингэдэггүй гэд яагаад ийм одоо сөрөг стереотипүүдийг эсэргүүцдэг юм бэ гэдэг юм байна. Ерөөсөө тийм юм дээр ирчүүд хизээч өөрийгөө ингэж бие биенээ хамгаалж орж ирдэггүй штэ. Тэгээ миний бодлоор ийм стереотип байх нь тэднэрт ашигтай болохоор ирчүүд бүгдээрээ л хуурдгийн штэ араар тавьдгийн штэ гэсэн ойлголт нийгэм төгсөн байх тусмаа дараа нь тэр эрэгтэй хүний хувьд араар тавихад шалтгатай. Би угаасаа байгалийнхаа хувьд ийм эрэгтэй хүмүүс байглаасаа ийм бэ дийлүүдүүд болоод явдیں۔ Бид нэр ингээд гормоноос болоод тестостероноос болоод ингээд чаддаггүй юм. Бид нар угаасаа юм төрөлхийн ийм амьтд гэд шалтгаалахад тэр сөрөг стереотипийг өөрийгөө хамгаалах бай бол тэгээ хамгаалах шалтгаан бамбай болгоход ашигладаг учраас тэр муухай ойлголтуудыг ингээд өөрчлөмөргүй байдаг юм шиг байна л да. Би эрэгтэй хүн байсан бол тий бүх эрэгтэйчүүд адилхан бүгдээрээ ихнэрээ араар нь тавьдимаа гэсэн юм унших юм бол миний амар уур хүрээд хөөе зүгээр аваарай би лав тэгдэггүй мэгдэггүй гэд ярих байсан. Манай эрчүүд ерөөс тийхгүй байхгүй. Тэгэхээр ингээ өөрсөнд нь тийм стереотип байх ашигтай учраас тэрийг үүсэхгүй за ингээд ярьж илаа хизээ нэгэн цагт энэ стереотип энэ яриа надад миний хувьд ашигтай байж болох юм байна. Тийм учраас энэ ойлголт нь байж гэсэн үгнээс үлдээч тийм шиг байгаа гэж би бодоод байна. За тэгээд нөгөө өөрийнхөө яагаад ийм контент хийгээд идэг гэдэг талаараа ярьсан шүү дээ. Тэгээ би ч одоо 34 настай. Тэгээд одоо хайр дурлалын ертөнцид хөл тавиад бараг 20 жил болж байна. Амар гааз 34-тэй. Тэгээд 19 жилийн турш хайр дурлалын асуудалд одоо хөл тавиад нутгалцсан явж байна. Миний анхны одоо ийм нөгөө амар serious үерхэл 15 наснд эхэлжсэн байхгүй юу? Одоо бодгоо жоохон хүүхэд байсан тухайн үед айгүй том болцсон байсан. Тэгээд тэр үерхэл маань 4 жил үргэлжилсэн. Тэгээд анхны хайр яг жинхэнэ одоо нөгөө хүүхдүүдийн хөөрхөн шохооргол биш яг жинхэнэ хайр байсан. Тэгээд тухайн үедээ бол одоо найз хүүгэн тэгээд бит хоёр гэрлэн суун гэр бүл болно л гэж ярьдаг байсан л да. Тэгээ одоо эргээд харахад бит хоёр ингээд 15 16 тайда үерхэж эхэлсэн мөртлөө бит хоёрын үерхэл харцсангуу ирүүл одоо нэг хит муудалцажсэн ч гэсэн хизээч би энэ рүүгээ орилж дайрч гар хурж мөрж үзээгөө харцсангуу дажгүй анхны үерхэл юу н айгүйх токсик байх магадaltaй байхгүй юу. Нэгдүгээрт ингээд нөгөө янз бүрийн өсөлтийн гормондоо захирагдаад ингээд нөгөө импульс буюу бие барих чадвар шийдвэр гаргах чадвар нь муутчихсан. Тэгээ дээрэс нь ямар ч туршлагагүй тийм хүүхдүүд ингээд бие биендээ ингээд токсик зан гарах нь амар илбэг байдаг. Тэгтэл миний одоо нэг анхны хайр бит хоёрын хувьд ер нь харьцсангуу айгүй дажгүй эрүүл харилцаатай 4 жил үерхчихсэн. Тэгээд сүүлдээ яг уу эхэндээ тэг бит хоёр үнэхээр бие биендээ хайртай байсан ч гэсэн сүүл рүүгээ ингээд нөгөө бит хоёрын ингээд зан арын шин үзэл бодол за ядчил хамгийн наазах нь ингээд хошин шогийн мэдрэмж тэгээд нөгөө ингээд үзэж харж сонсдог зүйлс хүртэл ингээд хоорондоо тэс өөр байгаа гэсэн байхгүй юу. Тэгээд ингээд яагаад ч хоорондоо таархааргүй хоёр өөр ертөнцийн хүмүүс те хоёулаа монгол хэлээр ярьдаг мөртлөө ингээд бие биентэйгээ ойлголцож чаддаггүй учраас сүүл рүүгээ ингээд бие биентэй юм ярихаач болцсон. Зүгээр ойр зургийн аар сар юмнаас өөр юм хүн хүнзгий яриа өрнүүлэх чадваргүй болчихсон мөртлөө ингээд бие биендээ хорогдоод л хайртай гэдэл байгаад исэн хүмүүс. Тэгээ сүүл рүүгээ нэлээд бодоод 19 дөө нэг насаараа энэ хүнтэй би ингээд тэгээ зөвхөн ингээ өдөр тутам болсон юм жижиг сажиг асуудал яриад л тэгээ хин хинийхээ сонсдог дуугунд ч дуугүй үздэг юмд ч дургүй тэгээ инээж үзэж байгаа юмнууд нь ч өөр
Тэгээ бүх юм нь өөр ийм хүнтэй нэг насаараа хамт ингээ амьдраад өдөр болгоныг хуваалцах чадах уу гэсэн чинь чадхааргүй байсан л да. Тэгээ бид хоёр нэг өрөө ярьж байгаа ярилцаад тэгээ айгүй эвтэйгээр ерөөсөө тэнд нэг амар хэрүүл маргаан нус нулимаас унжилж үнсэн юм байхгүй. Тэгээ хоёулаа нэг өрөө ярьж байгаа л ер нь салъя. Хоёулаа одоо ингээ бид хоёр ингээ тэр хайр маань үерхэл маань ингээ нөгөө дуусах ёстой байсан цэг дээрээ яг зөв үедээ дууссан байхгүй. Бид хоёр тэрнээс удсан бол магадгүй токсик болж болох байсан. Би биэндээ дургу болж магадгүй болох байсан. Бид хоёрын тэг яг ингээ байгалийн жамаараа бид хоёрын хайр ингэж явсаар агаад эцсийнхаа цэг дээр ирээд бид хоёр тэр үед айгүй зөв мэдрээд амар юм эвтэхнэр ямар ч драмагүй салж байсан. Ингээ болох ёстой юм ном журмаараа ингээ болоод дууссан учраас тэрний араас надад ч гэсэн их амар шаналж маналж байсан юм байгаагүй. Тэгтээ би одоо тэр хүндээ маш их баярлж явдаг. Яагаад тэгэхээр миний яг анхны үерхэл, анхны хайр надад ийм жинхэнэ хайр гэдэг те хүн чамд хайртай байхаараа дажгүй эрүүл харилцаанд байхаараа яаж ханддаг юм бэ гэдэг анхны маань шалгуур стандартыг нэлээд дажгүй боломжийн тавиад өгсөн байхгүй юу. Дараадаа би олон хүмүүстэй тэгээ уулзаж болцож үерхэж харилцаанд орж явсан. Тэр үедээ те хэрвээ миний анхны хайр аюу токсик хартай өөдгүү ч юм уу те хүчрхийлэгч байсан бол миний хувьд стандарт яг тэргээр тогтцохоор байсан байхгүй юу. Тэ норм нь ийм байт юм байна гэд би бүгдийг тэгж хүлээж авахар байсан. Гэтэл одоо 16-тай хүү 15-тай охиныг хайрлахдаа яаж хайрлтын, яаж сэтгэл гаргадیں۔ Тэ яаж хүн сайн хүн байж болдгийг гэдгийг надад айгүй дажгүй үзүүлчихсэн учраас дараадаа би одоо ийм таагүй харилцаанд орсон ч гэсэн харьцуулах хүнтэй. За бүх хүн ийм байдгүй юм да. Одоо хичнээн ингээд ирчүүд бүгд ийм гэж ярьж байгаа ч гэсэн ийм байдгүй юм да. Сайн хүн энэс сайн хүн байх ёстой юм байна да гэдэг нэг тийм харьцуулах стандарттай болгочихсон. Тэрэнд нь би ингээд айгүйх баярлж явдаг. Тэгээд одоо ингээд өчнөө жил бит хоёр уулзаагүй, ерөөсөө тааралдаачгүй. Тэгээ би зүгээр л ингээд байнга бодохгүй штэ хаяа энэ шиг ингээд санахаараа тэр хүний амьдралд нь гэр бүлд нь хамгийн сайн сайхныг л хүсээд ингээд дотроо одоо ерөөл хилээд байж байгаа байхгүй юу. Тэгээд чи ингээ сайн хүн байснараа нэг хүний амьдралд те ямар том өөрчлөлт хийж чадах вэ гэдэг жишээ чинь энэ байхгүй юу те. Чи магадгүй сайн хүн байснараа хин нэгэнд ийм те нинжин сэтгэл гаргаснараа нэг хүнийг нэг хайрласнараа хүндэлснээрээ чи тэр хүний дараа нь амигч аварж явах боломжтой. Чи юмтай таараагүй байсан бол тэгээ буруу ойлголтоороо таагүй зүйлийг твцсээр агаад амиач алдах боломжтой байхгүй юу. Тэгэхээр чи хайраар, хүндлэлээр зүгээр л хүнлэг байдлаараа бусдын амийг аврах хүч чадалтай байдаг юм аа гэдгийг тэ би тэр үед маш сайн ойлгож байсан. Тэгээд тэр үедээ яг ингээд бүх юм дуусаад, хайр манч дуусаад, хамт байх хугацаа манч дуусаад тэг яг байгалийнхаа зөв цагтаа бит хоёр бас ингээд харилцаандаа цэг тавьж чадсан нь тэгээ хин хиндээ муу саналгүй сайныг өрөөгөө салсан нь бас одоо ботход нэг 19 сартай хоёр хүүхдийн хувьд айгүй дажгүй эрүүл байсан байгаа байхгүй юу. Тэгээ мэдээж хүн л юм чинь янз бүрийн юм тэ бодлогогүй буруу шийдвэр гаргаж исэн одоо 2-3 нүдлийн цаатахыг харж чадаагүй шийдвэр гаргаж исэн үе байгаа. Тэгээ ингээд миний хувьд анхны хайр маань айгүй азтай ийм эрүүл харилцаанд ороод үдцсэн тулдаа би 29 настайдаа одоогийнхоо нөхөртэйгөө уулзраад тэгээ бит хоёр тусдаа ингээд тэгээ нэг нь 29 жил, нэг нь 33 жил амьдарсан хүмүүс чинь харж үтсэн туршлага байгаа, туулсан зам байгаа, өөрийгөө олох аяллаа хийчихсэн харьцангуй хоорондоо юм төлөвшсөн хүмүүс учирсан учраас бит хоёрын амьдрал тэ харилцаа ямар ч бартаагүй, ямар ч тийм садаагүй гоё эрүүл байдаг гэж би боддог. Би өөрийнхөө гэрэлтийг бол харьцангуй эрүүл аз жаргалтай гэж бол баталгаатай хэлнэ. Тийм
асуудал гардаггүй гэж байгаа юм биш. Мэдээж хоёр хүн байгаа юм чи асуудал гарна. Заримдаа би чи найзуудаа ингээд тэгээд гэж гомдлно. Гэхдээ бит хоёр одоо ингээд 5 жил болох гэж байна. Бит хоёр биеийн рүүгээ дууга хитгэн удаа л тоото хитгэн удаа өндөрсөж үзсэн. Юу тэр хүмүүсийн шиг зодоонуудаа ийм юм чинь өдөр тутмын амьдрал гэдэг үгүй бит хоёр хин нь тэг өөрийнхөө импульс гэдэг тэр нөгөө нэг шийдвэр гаргах биеэ удирдан захирах чадвараа тэ гайгүй импульсээ сайн барина. Хин нь хэлэх үгээ бодож чадна, цэгэн чадна. Хичнээн ууралсан байсан ч гэсэн аль үгийг хэлэх үү, аль үгийг хэлэхгүй, энэ үгийг хэлэх юм бол би дараа нь тэр хүний сэтгэлд юм хийх үгүй юу гэдгээ тэ тухайн үедээ ууралсан ч гэсэн толгой дотроо шүүж чадна гэдгээ бол бат хэлнэ. Тэгээ тийм учраас бит хоёр санал зөрөлдөх асуудал гарсан ч гэсэн бит хоёр би энэ рүүгээ хашгичаад байхгүй хүн шиг намхан дуугаар өөдөөдөөс харж цай ууд сууж агаад тэг асуудлаа шийдээд тэг яхав нэг үнэхээр уралцсан байвал нэг хоёр өрөөнд орж нэг хэсэг дуугаа урааж юм бодож сууж байгаа. Тэгээд буцаж гарч ирээд нэг ярилцаад тэгж бол асуудлаа шийддэг. Нэг 2 3 удаа л би энэ рүү ойрлж байсан. Гэхдээ хизээч хүүгийнхээ хажууд бит хоёр ингэж хэрэлдэж байгаагүй. Би энэ рүүгээ дуугаа өндөсгөж үзээгүй. Манай хүү одоо манай гэрт бол хэрүүлээг юусоо үзээгүй. Заримдаа бит хоёр ингээд юм ярьж байгаа жоохон чангахан яриад эхлэх юм бол манай хүү сандраад гараад ирдэг. Хүү юу асан бэ жаа гэх тэнгүүд бит хоёр одоо жишээлбэл өөр юмны талаар сэтгэл хөдлөөд ярьж байхад дуу өндөрсөөд эхлэх юм бол манай хүүхэд сандардаг байхаар тэгэж бит хоёр гэртээ аюулгүй орчин бий болохыг хичээдэг. Тэгээ хэрэлдэж үзээгүй учраас бит хоёрын ингээд өөр асуудлаар ингээд сэтгэл хөдлөө дуу чангарч байхад манай хүүхэд сандардаг. Тийм аюулгүй орчин үүсгэхийг хичээдэг. Нөхөр маань намайг яг байгаагаар минь хайрладаг, хүлээн зөвшөөрдөг, намайг өөрчлөх гэж оролддоггүй. Би ч гэсэн нөхөртөө яг адилхан ханддаг. Би тэр үнийг яг ямар хүн гэдгээр нь хайрлаад хүлээгээд авчихсан. Тэгтээ юу гэдэг би ерөөсөө нөхрөө ийм хүн болох гэж сургаагүй. Надад зааварлчлах шаардлага байгаагүй. Яагаад тэгэхээр бит хоёр хин нь тусдаа өөрөө өөрийгөө ойлгох, өөрөө өөрийнхөө эготой тэмцэх, тэ өөрийгөө хүлээн зөвшөөрөх, тэрнийхаа дараа бусдыг хүлээн зөвшөөрөх аяллаа хийгээд дуусах үедээ танилцчихсан байхгүй. Тэгээ одоо ингээ эргээд харахаар манай нөхөр бит хоёр ингээд айгүй ойрхон бит хоёрын ингээ насан туршийн амьдрал амар ойрхон байсан. Бит хоёр хоёулаа 3 4 дугаар хороол төрж өссөн. Тэгээ бит хоёрын сургуулийг би энэс 100 м-ийн зайтай өөдөөдөөс харсан тийм өршөлтөгч сургуулиуд байсан. Тэгээд хоёулаа одоо ингээд сургуультай явахдаа хэдэн удаа бит хоёр ингээд би нэг танихгүйгээр зөрж өнгөрч исэн юм мэдгүй. Тэгээд дараа нь мэдсэн чинь манай нөхрийн найзууд ингээд айгүй олон найз нь манай найзын найз ингээд дундаа айгүй олон таньдаг хүнтэй болж таарсан. Одоо ингээд манай найзын найз тэр гээ мэддэг хүмүүс нь манай нөхөртэй найз байсан болж таарсан олон 10 жилийн турш. За тэгээд дараа нь манай нөхөр нэг компанид ажиллаж байгаад гарсан чинь би зурж ороод тэгээ яг нөхрийнхөө ширээн дээр сууж исэн. Тэгээд ингээд шинэ ажилд ороод ингээд ширээн дээр суусан чинь өмнөх хүн ингээд баахан хог навшаа үлдээсэн. Тэн дотор ингээд нөгөө нэрийн хуудас мутсан ингээд байжсэн. Би тэг ингээд ямар сонир залуу вэ? Юм хүмүүс ингээд авч маваа цэвэрлээд явахгүй ингээд надад үлдээж байгаа юм шиг баахан үлдээсэн ингээд бодчихсан. Тэгээ тэр үеэс авч хадгалсан нэрийн хуудас нь одоо бол надад байдаг. Тэгээ ингээд бит хоёр юм айгүй ойрхон мөртлөө ингээд учрахгүй ингээд зөрөлдөө л яваадсан байгаа байхгүй юу. Тэгээд тэр компанид хамт ажиллаж байсан найз маань юу надад хэлээд идэг гэсэн. Ингээл юм яриад байж ангууд хөөе чи наана өмнө нь байсан чиний наас ширээн дээр суудаг гэсэн залуутай ямар адилхан юм бэ л та хоёрын ярьж байгаа юм үзэл бодол модол бүр үгийн сонголт чинь хүртэл адилхан байдаг шүү гэд. Тэгээд нэг удаа эрэгтэй эмэгтэй хүмүүсийн талаар ярьжсэн чинь ч билүү дээ. Би яг л тийсэн нэг эрэгтэй эмэгтэй гэж нэг ялгаадах юм бид нар чинь ялгаагүй л хүн штэ бид нар бүгдээрээ л хоёр гаяр хоёр хөлтэй хоёр нүдтэй хос хоромсоомтой югаараа ч ялгаахгүй гэсэн чил наас бүр юу вэ наан чин суужсэн залуу бүр яг ингэж хэлсэн шүү дээ хос хоромсоом гэд юм яриад байдсан шүү дээ. Заримдаа ингээд би чамтай юм ярьж байгаа чамаа гэдгийг мартаад нөгөө өмнө нь байсан залуутай юм ярьж байгаа юм шиг санагдаад идэг. Та хоёр ингээд эрэгтэй эмэгтэй болохоос биш яг нэг хүн шиг юм аа ядаргаал тэгээд зүтгэс тахгүй. Тэгээ би заас гоц гэж бодоод тоодгүй байсан.
Тэгээд миний нэг хамгийн дуртай видео тоглоом байдаг байхгүй юу? Dragon Age гэдэг цуврал байдیں۔ 3 анги гарцсан. Одоо 10 сар 4-р анги гарчихаа. Тэгээд би нэг тэр найзтайгаа юм ярьж байгаа видео тоглоом тоглох дуртай гэдгсэн чинь ямар тоглоом гэхээр Dragon Age гэдгсэн чинь манаас бүр ингээл тэгэл наач суудаг нөгөө залуу чинь хамгийн дуртай тоглоом Dragon Age гэж хэлсэн шүү дээ. Монголд та хоёроос өөр Dragon Age гэж ярьж исэн хүнтэй би юус уулзч байгаагүй тэр чи ямар тоглоом байд юм ингээл тэгээд сахгүй юу. Тэгсэн чинь манай хүн рүү л бас манай найз бичээлээд байсан юм л та ингээд манай ажилт нэг охин орж ирсэн. Тэгээд таны ширээн дээр сууж байгаа. Тэр өстэй амар кул охин яг таны сонирхдаг охин юм шиг үлээ гэжсэн. Тэгээд сүүлд хөөе тэр охин чинь Dragon Age тоглодог гэж юм гэл хэлсэн баха. Тэгээд нөхөр тэгсэн чинь үгүй байлгүй дээ Dragon Age туртай. Үе тэр чинь бас мэддэг хүмүүс амар цөөхөн байдаг гэж бодсон шүү дээ. Али зураг мургийг харъя гэсэн чинь манай найз Facebook-ийн маань үгчлээ. Тэгэл тэгсэн чинь манай нөхөр хоо гэл зурагнаас анхаарч барыг дурлсан гэсэн. Тэгээд ийм хөөрхөн юм уу гэл тэгээд Dragon Age туртай гэдгсэн чинь барыг дурлсан гэсэн. Сонссоор агаад нөгөө манай найзаас миний талаар сонссоор агаад тэгэл миний зургийг хараад тэгэл дурлсан гэсэн. Тэгснээ ингээд миний мөрөөдлийн охин байна гэж хэлсэн гэдэг. Тэгээд тэр даруйдаа бит хоёр нийлээгүй л дээ. Нилээн удаан би бол эхэндээ бас нүур өгч мөхгүй гэж байжгаад бараг 2-3 жил найзлаад тэгээд хамгийн анх бол болцоонд өргөхт нь бол би шууд хэлжээсэн. Уучлаарай би өөрөө чинь яг сонирхгүй байна. Би чамд амлаж чадах цорын ганц зүйл маань бол миний нөхөрлөл байна. Би тэрнээс илүү өгч чадахгүй гэдгийгсэн. Тэгээ эрэгтэй хүмүүс ийм юм байдаг штэ. Чамтай нийлнэ гэсэн ямар нэг горьдлогтой байх үедээ ингээд чамтай амар гоё харилцаад амар ийдэг, амар тотон байж яснаа чамайг өөрт нь нүүр өгөхгүй гэдгийг хизээч одоо өөртөө ингээд харилцаанд орохгүй ч юм ингээд романтик байдлаар чамайг харахгүй гэдгийг нь мэдэнгүүтээ эрэгтэй хүний ингээд нэг зан айгүй хурдан хуурчдээ шүү дээ тий. Чамаас юу ч олж долоохгүй гэ мэдэнгүүтээ ингээд амар хүүтэн болоод эсвэл ингээд бүр ингээд заримдаа юм амар албаар муухай харилцаа тий ингээд нэг ууралсан уурандаа нэг тэгж харилцаад байдэн штэ. Тэг ингээд бүр ингээд 100-аа эргэчдээ штэ тий. Тэгэл бодонгууд энэ надаас ингээд ямар нэг юм горьцсондоо л юм сайхан харилцаадсэн байна. Надаас юу ч олж авч чадахгүйгаа мэдэнгүүтээ ингээд яг жинхэнэ хүнээ таниулж байгаа юм байна гэж бодчихдээ штэ. Тэгээд би яг нөхөртөө бол тухайн үедээ би зөвхөн найз байл гэж бодож байна. Надад одоо өөр цаашаа бол илүү юм байхгүй гэж хэлэхэд би яг тийм хандлага гарах болов гэж бодсон. Тэгсэн чинь манай нөхөр ямар ч нөгөө нэг надтай харилцаа нь өөрчлөгдөөгүй. За окей би найз байна гэсэн ч гэсэн кул гэд. Тэгээд маш ойролцоо ижилхэн сонирхолтой учраас бит хоёр ер нь айгүй их тийм сонирхлынхаа талаар юм ярьдаг. Тэгээд тэр сонирхлуудаараа холбогддог байсан учраас айгүй дажгүй сайн найзууд болсон. Тэгээд тэр хоорондоо би чинь бас ингээд янз бүрийн байдлаар өөрийгөө хөгжүүлэх гэж үзээд тэгээд яг 2 жилийн дараа ч юм уу да. Яг 29 нас бараг 30 хүрэхийнхээ өмнөхөн яг анх удаа ингээд нэлээд дажгүй өөрийгөө хайрладаг болоод нэг сэтгэл зүйч дээр очиж имчилгээ хийлгээд тэгээ өөрийгөө ингээд айгүй дажгүй хайрладаг болсныхоо дараа нэг мэдсэн чинь ингээд нөхрөөгөө шал өөр нүдээр хардаг болсон. Яагаад тэгэхээр манай нөхөр бас өөрөө өөртөө айгүй эрүүл харилцаатай байсан. Тэр нь ингээд надад яг анзаарагдаж эхлээд хүн тэгээд өөрөө өөртөө хайртай хүн чинь бусдыг бас хайрлаж чадна гэдгийг ойлгоод тэгээд нөгөө надад анханасаа хандаж байсан хандлага нь юусоо өөрчлөгдөөгүйг нь бас ойлгоод тэгээд ер нь хайртай болчихсон байснаа ухаарад тэгээд бит хоёр нийлжсэн. Тэгээд нэлээд удаан найзалж явсан болохоор нөгөө хүнээ таних гэж нэг зовлон байгаагүй. Тэгэл хоёр чинь нийлсэн даруйдаа айгу. Тэгээ анх нийлэхдээ бит хоёр бас ер нь нэг жаахан тийм кондишн гэдэг чинь нөхцөл шиг юмнууд тавьжсэн байхгүй юу. Тэгээ нөгөө хоёулаа ингээ хитрхи юм руу яарахгүй ингээд аажуухан шиг би нэгээ таниад ингээд гоё юм те. Baby steps гэдэг бит хоёр амар хэрчсэн. Хоёулаа ингээ бүх юм дээр baby steps авъя шүү. Ийм бүх юм ингээ амьдралаа яарахгүй шүү гэтэргээд. Тэгээ би бас хэлчихсэн чи ингээ хүнчлөөрөө дүүрэн хүүхэдтэй бол юм олё гэж боддог бол би чам тохирох хүн биш шүү. Би ер нь ахиж нэг хүүхэдтэй болмоорч санагддаггүй. Үнэхээр болмоор байвал 5 жилийн дараанаас
нэг хүүхэд үнэхээр гаргамаар байвал гаргана. Гэхдээ бараг гаргахгүй байхаа. Тэгээд энэ чиний хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй зүйл болж байна. Одоо эртхэн хэллээрээ би юу гэдэг ийм хүүхдийн асуудал дээр бол хоёр хүн хоёулаа ижилхэн бодолтой байхгүй бол ирээдүйд заавалчгүй салах болноо. Нэг нь хүүхэдтэй болмоор байхад нөгөөх нь хүүхэд гаргахгүй гэвэл тэр хүний хувьд харамсалтай. Гэхдээ нэг нь хүүхэд гаргамааргүй байхад нөгөөх нь гаргуулна гэсээр гаргуулчих юм бол тэр хүний хувьд бас амар хохиролтой. Тийм учраас тий анханасаа хүүхэд тий болмоор байдаг бол би юу өөрт чинь тохирох хүн биш шүү гэд хэлсэн. Тэгэхэд манай нөхөр болохоор гэхдээ би юу мэдчихсэн л та манай нөхөр юу гэдэг хүн заавалчгүй биологийн үр удмаа үлдээх алба байдгүй маа. Хүний эцэг болно гэдэг чинь те нэг тусал спермнээс тустай юм байдаг юм аа. Хоёулаа яг ингээд хамт амьдраад байж байтал бүх нөхцөл бүрдээд хоёулаа бэлэн болох юм бол нэг хүүхэд гараад ирвэл тэрлээс гарч ирэхгүй байсан чи яах вэ? Одоо байгаа нэгийг ингээд сайн хүн болгоцгоё. Ингээ хоёулаа хүүхэд гаргахгүй гэж хийдээд бүр хөгшрөөд харамсаад байх юм бол хүүхэд өргөөд авъя. Угаасаа л эцэг ихгүй эцэгхийн хайр дутагдж байгаа хүүхэд хорвоогоор нэг байдаг учраас хоёулаа тийм хүүхдэд орон гэр хайр өгж болноо. Тэгээ бүр хоёулаа хин маань хүүхэд өсөхгүй байвал тэрлээс хоёулаа илүү их мөнгөтэй, илүү их цагтай тэрнийг хоёулаа ингээд бие биендээ зориулаад аялж зугаалаад тэгээд аз жаргалтай амьдарцгаая гэж хэлж ийсэн. Тэгээд бид хоёр тийм нөхцөлтэйгээр тэгээ baby steps гэж хэлж байгаа. Тэгсэн чинь юм baby steps болсон л доо. Хоёр тэгснэ айгуу удаан ингэж найзлж явж байгаад яг дөнгөж үерхэж эхлээл би биендээ бүр амар хартан. Тэгээ бүх юм юм айцгүй аюулгүй яг болох хэвээр юм айгуу хурдан гинт болцсон. Нөгөө ерөөсөө хүчлэг шаардах гуйх тий шаардлага байгаагүй. Хин хинээс нь хайр нь ундраад гараад исэн. Тэгээ бид хоёр нийлээд үерхэж эхлээд 3 дахь сар дээрээ байр үзээд явчихсан. Хамт амьдрах байраа. Тэгээ юм baby steps мантай болсон. Тэгээ одоо бид хоёр удахгүй 5 жилийн хамт байгаа 5 жилийн болно. Тэгээд миний хувьд хамгийн аз жаргалтай эрүүл харилцаа одооний маань гэр бүл. Тэгээд миний хувьд гэрлэлтийн чанар бол хугацаа биш. Тэгээ хэр урт үргэлжилсэн тий насан туршдаа байсан уу ерөөсөө биш. Чи тэр хүнтэй хамт байхынхаа өмнөхөөс ямар хуу өөрчлөгдсөн бэ гэдэг л миний хувьд яг сайн гэрэлтэй үгүй юу гэдэг тодорхойлдог л тоо. Тэгээд миний хувьд ийм эрүүл өөрийгөө болон өрөөлийг хайрлаж хүндэлдэг хүнтэй байнгут би бүр амар зөрөгтэй болсон. Миний өөрчлөлт бол би айгүй зөрөгтэй болсон. Манай нөхрийн хувьд өөрөө өөртөө итгэлтэй байдаг, өөрөө өөрийнхөө одоо нэг masculinity гэдэг эр чанар ишүүд чин шинжээ өөрөө мэддэг, өөрийнхөө хин гэдгийг мэддэг учраас нөгөө бусдаас validation буюу юм нэг ингээд validation ч одоо юу юм бэ? Бусдаар хүлээн зөвшөөрүүлэх шаардлага байхгүй өөрийгөө хүлээн зөвшөөрчдөг учраас манай нөхөрт намайг удирдах, захирах, өөрийнхөөрөө байлгах ч юм уу тэг бусдын нүдэнд ингээд эхнэрийнхаа дээр байгаа юм мундаг тэргүүн харагдах тийм хажууд нь том хүчтэй харагдах ямар ч шаардлага байхгүй учраас би одоо нөхрөөсөө айх надад ямар ч айц байхгүй. Би яг өөрийнхөөрөө 100% байж чаддаг. Би өмсмөр байгаа ямар ч тэнийг юм өмсчдөг. Манай нөхөр юу өмссөн бэ чи одоо би чамтай ингээ гадуур явахаар хүмүүс чам руу ингээ бит хоёрлоо харна марна гэж зээч хэлдэггүй. Намайг яач ч байсан зүгээр ингээд хүмүүсийн нөгөө нэг хэлсэн штэ хүмүүсийн үзэл бодол харцдаг тийм те хүмүүсийн юу бодох бол гэдэг хүлээснээс ангиж ирчихсэн хүн учраас манай нөхөр одоо намайг яач ч гэсэндээ бит хоёр хөтөлцөөл инээлдэл явж байдаг. Тэнгүүд ингээд нөхөр маань намайг байгаагаар минь ойлгож хүлээж авдаг учраас намайг буруугаар ойлгохгүй учраас тэгээ би нөхрөөсөө санаа зовдгүй учраас би амар зөрөгтэй болж эхэлсэн. Тэгээд одоо энэ өмсмөр байгаа сонин юм өмсдөг ч гэсэн энэ айгүй олон хүн ойлгохгүй гэж боддог үзэл бодлоо илэрхийлж эхэлж байгаа маань ч гэсэн
за 100% нөхрийн гэж хэлэхгүй шүү дээ. Энэ чинь тэгтээ 50% те би өөрөө 50% хүссэн учраас тэгтээ 50% нөхөр маань ингээд дандаа миний дэргэд байгаад намайг ингэж байгаагаар минь хайрлаад намайг яг ийм өөрийнхөө үзэсгэлэнтэй гэдгийг маань надад мэдрүүлдэг учраас тэгээ би айгүй зоригтой болсон. Зоригтой болж өөрчлөгдсөн. Тэгээ бид хоёр хаяа ярьдیں۔ Эртхэн учирсан бол хоёулаа тэгээ илүү цаг хугацааг хамт өнгөрүүлэх байж таа гэж ярьдаг. Тэгтээ боддог. Бид хоёр хоёулаа төлөвшөөгүй, хоёулаа эгоныхон учрыг олоогүй. Хоёулаа тэ омглон бардам зөрүүд шартайгаараа туршлага байхгүйгаараа учирсан бол магадгүй айгүй тэнэг юмн дээр биендээ буулт хийхгүй байж байгаад салчих байсныг үүсэхгүй штэ. Тэгээ бодохоор тэгээ нөгөө universe гэдэг орчлон хорвооч нь бит хоёрыг айгүй ойрхон ингээд зөрөлдүүлээл ингээл замын маань ингээл ингэчээс нь огтлцуулахгүй ингээл яваад исэн тий хүүхэд байхаас бит хоёр ингээл ийм ойрхон ингээл нэг юм жижигхэн бөмбөлөг дотор ингээл таарлахгүй яваад исэн маахгүй. Тэгээ ингээд бодохоор бит хоёр хоёулаа хин нь төлөвшөөд туршлага суугаад жаахан ухаан суугаад өөрөө өөрсдийнхөө учрыг олоод тэгснийхаа дараа та хоёр нийлэх ёстой байжээ гэд та хоёрыг бэлэн боллоо гэсэн үед нь ингээд бит хоёрын шугамыг яг огтлолцуулаад учруулсан болов гэж бит хоёр хоорондоо ярьдаг байхгүй юу. Тэгээ нэрээ хоёлаа нэг 20-од наснда учирсан бол айгүй бол шал тэнэг юмнаас тэнэгтэж чаад хоёлаа салцсан байгаа тий гэж ярьдаг. Тэгээд яг 29-33 наснда учирсан нь яг зөв үедээ учирч те хоёлаа хангалттай залуу мөртлөө бас хангалттай туршлагатай амьдрал үзсэн байхдаа учирсан бит хоёрын хамгийн том завшаан болжээ гэж бит хоёр дандаа ярилцдаг. Тэгээ тийм болохоор нөгөө хүмүүсээ те сингл байна чи одоо хөвгшрлөө хүн олдохгүй юм тийм гэхээ болно уу. Тэр хүмүүс одоо тэг ингээд эдэн штэ. Одоо залуугаараа нэг юмтай суухгүй бол хөвгшөрчгөөрөө ингээд яжгроод стандарт нь өндөр болоод тэнтэйч нийлэхгүй гэдэг. Тэгээ тэр чинь уг нь буруу биш байхгүй юу? Юу ч мэдгүй тэнэгээрээ нэг юмтай нийлээд тэгээ тэрнтэйгээ уулзрааж олж чадахгүй хоёулаа ингээд зодтолцож хөндлөлтэй нэг насаа өрнө гэдэг ч одоо уг нь монголчуудын хувьд айгүй гоё юм гэж тэгээ амьдрал ийм байх хэрэгтэй гэж сургаад байгаа. Гэтэл эсэргээрээ тэр өөрийгөө таньж мэдгээд ганцаараа бие даагаад аялал хийгээд тэгээд өөрийгөө таньсныхаа дараа өөрийгөө хэн гэдгээ мэдээд стандартаа бууруулахыг хүсэхгүй тэр стандартыг нь давж орж ирсэн хүнтэй л хамт байна. Үгүй бол би хүнтэй нийлэхгүй гэж байгаа чинь буруу биш байхгүй юу? Ер нь би бол тэгж боддог. Тэгээ хүмүүстэй нөгөө эмэгтэй хүн болсон л заавал үрийн зулаа үнэрлэх хэрэгтэй нэг ганц хүн гал болохгүй, ганц мод гал болохгүй, ганц хүн айл болохгүй, хүн заавалчгүй л нэг хажуудаа л нэг юмтай байж ижил амьдрал бүрэн бүтэн гэдэг чинь юм жоохон хоцрогцсон ойлголт болоод байна шүү дээ. Амьдралыг чинь баяжуулж чадахгүй, аз жаргалтай болгож чадахгүй, өмнөхөөсөө гоё байлгаж чадахгүй бол ганцаараа амьдарч байсан дээр ахгүй юу. Тэгээ хүний хажууд байвал зовно уу, шанална уу, тарчилна уу, хүчрхийлүүлнэ үү, алуулна уу хамаагүй гэдэг үзэл бодол чинь одоо өнгөрчсөн байна. Хин нэгэнтэй хамт байгаа гэсэн нэр, нөхөртэй, эхнэртэй гэсэн нэр зүүхийн тулд сингл гэдгээсээ хичээд сингл биш байхын тулд хүчирхийллийг төвчж амьдран токсик байдлыг давж гарна гэдэг чинь хоцрогдчоод байна. Бүгдээрээ өөрөө өөрийгөө нэгт тавь. Энэ юусоо буруу биш. Чи өөрөө аз жаргалтай байж бусад хүмүүст эргэн тойрныхондоо, гэр бүлийнхэндээ, нөхөртэй, эхнэртэй, хүүхэдтэй аз жаргал өгнө. Чи өөрөө аз жаргалгүй бол эргэн тойрныхондоо чи тэр аз жаргалгүй байдлаа халдаана. Чи мянга хичээсэн ч гэсэн чамаас тэр аз жаргалгүй байдал чинь өөрөө ялгараад байх учраас хүссэн хүсээгүй тэднэрт нөлөөлнө. Тэгээд чи өөрөө биеэрээ үлгэрлэнэ. Чи ингээд элдв янзын ийм доромжлыг тэсэж амьдарж байгаагаа хүүхдийнхаа төлөө гэж хэлж байгаа бол хүүхэд чинь чамаас тэрийг хараад би ингэх ёстой юм байна гэд шууд хүлээж авна. Чи яг өөрөө битий гэж хэлсэн ч гэсэн чи өөрөө үйлдэлээрээ үлгэрлэж байгаа учраас хүүхэд чинь тэрийг сурч авна. Тэгээд хүүхэд чинь чиний амьдралыг давтна. Дараа нь тэрний хүүхэд нь. Тэ
хідэн үеийн дараа чиний энэ төвчээд байгаа би мундагтаа төвчж амьдраад байна гэж байгаа энэ хараал чинь чиний хиддэх үе дээр ч гэсэн дамжаад тэр үед байгаа бүх хүмүүсийг зовоогоод амьдарч явах магадaltaй байхгүй юу? Тэгэхээр өөрчлөлт хийж чадахгүй байгаа. Тэгээ ямар нэг байдлаар айж байгаа зориг дутснаа тэр холчгор зангаа. Тэгээ би гэр бүлийн элэг бүтэн байдлын төлөө гэж өмөөрөх хэрэггүй. Ер нь бол хичнээн хүчирхийлэлтэй харилцаанд байсан ч гэсэн токсик харилцаанд байгаа ч гэсэн тэр чин танил дасал болчихсон зүйл ахгүй. Comfort zone гэдэг шүү дээ, тий. Өөрийн юм тухтай бүс. Хичнээн хэцүү байгаа ч гэсэн чи тэр нь тасцсан чиний comfort zone чинь тэр харилцаа байхгүй юу? Тэрнээс comfort zone хүн орхих мэдээж хэцүү. Яагаад гэвэл шал танихгүй цоо шин зүйл рүү эхлэн гэдэг амар айцтай. Тэрийг мэдж байгаа. Тэгэхээр хүчирхийлэлтэй харилцаа буруу гэдгийг мэдсээр байгаа мөртлөө чиний comfort zone нь тэр болсон. Чи тэндээс юу хүлээхгүйгээ мэдж байгаа шүү дээ. Чи тэнд яавал тэр хүн чинь чам руу уурлахыг мэдж байгаа. Уурлах үед нь чи яавал тайвшруулахыг мэдж байгаа. Чи өөрөө аргыг нь олж чадна гэж бодож байгаа. За тэгээ ингээд хүчирхийлэл үүссэн ч гэсэн хэсэг хугацаа байж байгаа. Тэр нь ингээд нэг үг хэлээр хараад ураад юм уу зодддаг юм уу тэр нь дуусны дараа буцаагаад ингээ уучлалт гуугаа чам цайхан хандан тэ ийм паттерн гэдэг ийм тавтамж байгаа гэж мэдж байгаа. Тийм учраас чи дэр нь тасал болчоо чиний хувьд тэр чинь ингээд тухтай бүс чинь болцсон. Чиний мэддэг чи тэндээ ямар ч хэлээсээ амьдраад байж болохоор тав тухтай болцсон байна. Тэгээд тав тухтай бүсээсээ гарахыг зориглохыг чадахгүй байгаагаа ямар нэгэн шалтгаанаар өмөрөөд тэндээ байгаалах юм бол чи ирээдүйн үр удмаа бүр ингээд хідэн үеэр нь энэ хараалаа дамжуулж өгж байгаа энэ нус нулимс сэтгэлийн өвдөлттэй тэр яг гомдож байгаа мэдрэмж чи яг ингээд зүрхээ ингээд утгаар сийжүүлж байгаа юм шиг байдаг шүү дээ. Чи тэр мэдрэмжийг хідэн 10 хүнд ингээд дамжуулж өгж ийна л гэсэн үг. Тэгээ яг өөрийгөө хайрл гэдэг чинь энэ нөхгүй. Чи өөрийгөө хайрлаад би ийм юмыг хүлээж авч чадна, би ийм юмыг хүлээж авахгүй, би ийм юмыг өөртөө тохиолдохыг зөвшөөрөхгүй гэд хил хязгаараа барьж байгаа бол тэрий чинь чиний эргэн тойрны хүмүүс, найз нөхөд, гэр бүлийнхэн, үр хүүхдүүд чинь хүссэн хүсээгүй хараад байгаа байдлаас ч үлгэрлж аваад хойшлоо тэр хүмүүс энэ алдааг л тавтахгүй. Ерөөсөө л өөрийгөө л өөрчил. Тэр том юм хууль өөрчил ингэдэг гэж шаардах хэрэггүй. Манай гэр бүлийн хууль ууг нь үйлчлдэг бол агүй дажгүй хууль байгаа. Тэгээл гэр бүлийн салалт их байна. Салахыг хэцүү болго. Тийм юм болгонд ийм цэцэрлэгийн хүүхэд шиг шийдэл олохоо бол гэр бүл салалт ихсээд байвал гэр бүл салалтыг хэцүү болгочихоо гэдэг чинь ямар ч логикгүй байгаа зү. Ямар үед хүмүүс салдгийн харилцаа нь цаашаа явахгүй бас үедээ салж байгаа. Тэгэхэд тэр салахыг хэцүү болгочоор чи юу болох юм? Тэр хүчирхийлэлтэй харилцаанд байгаа хүмүүс хүчирхийлэгчээсээ салж чадахгүй бол юу болох юм? Илүү олон хүн л үхэж эхэлнэ үстэй тий. Тэгэхээр ингээд ерөөсөө л том шийдэл, том юм хүсэхгүйгээр өөрөөсөө ихэл өөрөөсөө өнгөлөхөр дуурал болго өөрөөр үнэн бай. Өөрийнхөө үнэндээ эзэн болоод амьдр. Битгий бусдыг бодлон өөрийгөө хуурах гэж хичээл гэж хэлмээр байна.